тодорхой хугацаанд юу гэдэг ашигтай ингээд флэт хийгээд гарахтай юу гэдэг нэг итер манай тэр хоёр итер зарахч гэдэг юм уу. Тиймэрхүү нөхцөлтэй бас байж болж байгаа. Үгүй бол бүр урт хугацаанд ингээд хадгалж байгаа. Одоо чинь тэр board яаж клуб гэдэг болгож байгаа. Тэрийг болоод өөрөө дөнгөж гараад удаагүй маш хэмтгнаар авсан улсууд бол юу гэмтэй энэ жил түүнээс дэш ингээд хадгалсан хүмүүс бол одоо ингээд маш их одоо үгийн том одоо хөрөнгө оруулалт болгож чадчихсан л та. Тэгээ яг магадгүй тухайн үед нэг төрмөс ч юм уу авчихсан бол одоо тэрийг үгийн 100 нуулаад 100 хэд нуулаад тэгээд зарах боломжтой байх жишээ нь. Тэгэхээр тиймэрхүү одоо үгийн зүйлүүд зөндөл байна. Тэгээд хамгийн гол нь ямар NFT ямар нэтворктэй гарч байгаа түүнээсээ хамаарат янз бүрийн зүйлүүд мэдээж яг нөгөө NFT гэхээр бүгд сайн мундаг гэсэн юм бол биш. Энэ донд зөндөө бас сайн жоос мөн жоо. Тэгэхээр яг ер нь ихний ээлжинд тухайн төслөө айгуу сайн судлах хэрэгтэй. Тэгээд түүний дараагаар гэдэг нь хөнгө болт ийгүүгүй гэж шийднэ. Тэгээд дээрээс нь яг нэг сайн төслүүд бол айгуу хэмжээний нөгөө хайптай байдаг учраас бас тухайн тэр нөхцлүүдийг хангаж аль болохтой нөгөө whitelist багтаж чадах юм бол ер нь бол маш одоо гэдэг нь хамгийн сайн хөрөнгө оруулалт болдог. Яагаад гэхээр одоо үгийн хамгийн бага үнээр очлох бага үнээр юм хэд нь бол зардаг үгийн 0.1 ч гэдэг юм уу 0.1 ч гэдэг юм яг тухайн прожектээс шалтгаалаад өөр байдаг. Тэгэхээр ер нь бол айд болох whitelist нь багтах бол хамгийн бас best арга тий. Хэрвээ тэгж чадахгүй бол магадгүй үгийн whitelist-д дүүрсэн ч юм уу дээрээс нь амар хурдан солдоод болчих юм бол яг нөгөө marketplace буюу хоёр дахь зах зээлээс харж агаад тэгээд нэг тухайн үгийн NFT-ний одоогийн сүлжээд бас нэг release хийхгүй ингээд боддог байсан юм болчиход байгаа юм. Яг ямар нэг NFT ямар ангитай NFT авсан гэдэггүй. Гэхдээ яг зарим нь шууд ингээд ревелэдэн гараад ирдэг. Тэгэхээр тийм болохоор тэр ранкинг харж байгаа юу гэдэг боломжтой үнэтэй одоо гэдэг юм байна гэж үзэж байвал ихэд яг нэг маркет гарсны дараах нь бас харж байгаа апплод бас тэжүү тэ юунод гэдэг одоо тийм хөнгөрөлтүүд тийм боломжууд бол байдаг. Тэгэхдээ зарим тохиолдолд бид гарчаад юу гэдгийг гарсныхан дараагаар илүү доошоо бас нөгөө анх зарагдсан үнээсээ бүр доошоо унсан тохиолдол байдаг. Тэгэхээр яг final project level science судлаад community-ний юу надад нөгөө 1000 NFT 2000 NFT байлаа гэдэг хамгийн гол тэр чинь бүгдийн ингээд юу гэдэг ямар нэгэн байдлаар тэр NFT value өгөөд итгэж найдаад авах хүмүүс байна уугүй тэгээд тэр community нь өөрөө ямар хөө хэр актив байна гэдгийг аягүй сайн бас судлах хэрэгтэй. Тэгжиж ерөнхийдөө ер нь бол хөрөнгө оруулалт хийгээс боломжтой байдаг. Тэгээд яг NFT дээр бол тэгээд маш олон нөгөө сүлүүд аягүй хөгжиж байгаа л та өргөжөөд одоо бүр нэг network болонготой өөрөөсөө нөгөө chain болгон дэр ингээд өөрсдөө гэсэн NFT-тэй болдог болчиход байгаа. Хамгийн анх бол үүдгийн хүмүүс бол Ethereum дээр л байдаг NFT-ийг ерөнхийдөө мэддэг байсан бол Ethereum дээр гарч ирэх NFT-үүд бол маш их хэмжээний тодорхой олон төслүүд гарч ирэх болсон. Тэгээд түүнийгээ дараад нөгөө нэг араас нь гарч ирж байгаа layer 1 прожектууд дээр ерөнхийдөө Solana, Terra гэх мэтчлэн дараагийн энэ chain дээр бол NFT-үүд нэлээд одоо гарч ирсэн байгаа. Одоо үгийн бидний хувьд юм бол яг Solana дээр бас нэлээд ярьдаг юу гэдэг тодорхой болж байдаг. Тийм болохоор Terra network дээр ерөнхийдөө NFT-үүд бол маш сайн одоо оролцдог бас байгаа. Тэр яг сүүлийн үед бол нэг бас хайптай үедээ ярилцдаг байгаа учраас хамгийн нэг байдлаар whitelist-д ороод ингээд зөв NFT төслөө аваад
ингээд чадах юм бол эргүүлээд ингээд хоёр дахь зах зээл дээр зарах юм уу эсвэл урт хугацаанд байхад одоо ашигтай зүйлүүд бол маш их бас байгаа. Тэгээд түүнийгээ дагаад одоо нэг шинэ гарч ирж байгаа энэ дээр нэтворкуудаар бол тэгэл NFT-ийг бол эхнээсээ гараад хэлж байгаа юм л та. Маш олон information-ыг одоо маш богино хугацаанд айгүй олон information. За зарим нь ойлгоод ер нь бол зарим нь ч яг үнэ чихний хязгаар л өнгөрөөж байна. Ерөнхийдөө бол би хувьдаа жоохон ийм талаар айгүй сонирхоод байгаа байхгүй юу? Хүн болгоо ерөнхийдөө тодорхой хэмжээнд одоо хөрөнгө оруулалт маягаар одоо янз бүрийн одоо derivatives ч юм уу тийм бүтээгдэхүүн asset одоо equity market ордог ч юм уу эсвэл foreign exchange ордог ч юм уу тэгэл commodities гэл явдаг ч тийм одоо тэгээд дараагийн digital asset нь болохоор cryptocurrency гэдээ гараад ирсэн. Тэг яг бас нөгөө alternatives гэд яг юу бас байгаа шээ одоо зураг гарууд биш одоо зураг тэгэл одоо яг нэг actual одоо хөрөнгүүд эдэг штэ одоо юу тийм diamond авах ч юм уу нэг тийм одоо бусад бүтээгдэхүүний одоо хөрөнгө оруулалт гэж яддаг штэ. Тэгээ тэр нь бас давхар digital болоод байгаа юм болов гэж би ерөөхдөө бол бодоод байгаа байхгүй юу. NFT чи ерөөхдөө концепт нь жоохон тийм одоо нөгөө alternatives-тэй айгу төстэй те. Яг адилхан одоо нөгөө нэг alternatives ч болохоор actual бараа бүтээгдэхүүн штэ одоо жишээлбэл нөгөө нэг actual зураг эсвэл actual одоо юу гэдэг те нөгөө нэг wine whiskey одоо юу гэдэг эсвэл одоо нөгөө Rolex гэдэг ч юм уу эсвэл цүнх гэдэг ч юм уу тэрнтэй ерөөхдөө бол төстэй actual одоо investment биш маягаар хүмүүс жоохон flip маягаар хэрэглээд тэндээс нь мөнгө унгаад идэм болов уу тэгснээ бас нөгөө нэг чинь tax exemption болоод явчихна нөгөө өөрийн чинь өмч гэдэг утгаараа юм болов гэж би хувьдаа бол ялгаад байгаа хгүй гэтээ одоо энэ нь NFT-ийн тэгвэл яг зөвхөн бид нар одоо equity market хөрөнгө оруулах ч юм уу эсвэл одоо зүгээр одоо digital asset одоо cryptocurrency хөрөнгө оруулахаас ялгаа нь яг юу юм ямар ашигтай байдیں۔ Яг хэрэг одоо ашиг хийх боломжтой байдیں۔ Хөрөнгө оруулж байгаа хүн ер нь бол мэдээж нөгөө нэг өөрсдийнх нь favorite бол ашиг байдаг бах тий. Тэгээд тэгээ мэдээж үргэлжлээд нөгөө нэг tax exemptions ч юм уу тий. Одоо тийм ээ бид нар одоо яг тэрнээр яаж одоо advantage авч болохыг хэрвээ NFT хөрөнгө оруулах юм бол эсвэл магадгүй flip хийх юм бол бас амар олон асуудал тэрийг орох гэж байна. Ямарчсан. Арцаа асуулт дээрс нэмж асуух юм бол нэмээд асуух. Би яхаа нөгөө зөвлөлтөө юу гэх одоо нөгөө хөрөнгө оруулалтууд бол мэдээж ингээд нөгөө нэг аль болох ингээд өөрөө салбарлуу ороод ингээд өргөжөөд ингээд явж байгаа. Тэгээ түүний адилаар яг мэдээж крипто дээр бол аюул хэмжээний хөрөнгө оруулалтууд ингээд орж иж эхэлж байгаа. Тэгэнгүүт крипто дотроо одоо юу гэх NFT гэдэг юм маркетплейс бас үүсчихэд байгаа байхгүй. Тэгэнгүүт NFT-ийн дотроо өөрөө маш олон нөгөө нэг юу гэх юм бэ utility буюу одоо тийм ашиглах боломжтой, хэрэглэх боломжтой. Тэгээ маш олон хэлбэрээр ингэж NFT-г өөрөө гаргаж болж байна л да. Тэгээ тэр хэрэглэлийн ч гэсэн яаж юу гэдэг юм яг үнэхээр одоо юу гэдэг юм тухайн хүн өөрөө шийдэж чадах юм бол янз янзын хэлбэрээр гаргаж болж байгаа. Одоо тэгэнгүүт яг хүмүүс ингээд NFT гэхээр заавал нөгөө нэг юу гэдээ бодчихдаг одоо юу гэдэг юм зөвхөн ингээд дижитал зүйл гэдээ бодчихдаг. Яг мэдээж дижитал хэлбэрээр юу гэдгийг тодорхой хэмжээний програмчлал юм бол байгаа. Гэхдээ түүн дээр бол юу гэдгийг давхар одоо жишээ нь юу яаж болж байгаа байхгүй юм physical юм гэдгийг айтмуудыг бас давхар оруулж өгч болж байгаа байхгүй. Одоо жишээ нь юу гэдгийг NFT-г ингээд яаж нэг ашиглахаас шалтгаалаад одоо юу гэдэг Rolex байлаа гэдэг Rolex-ийн одоо нэг NFT гаргаж ирэнгүүтээ бид нар одоо юу гэдгийг зөвхөн мянган ширхэг нэг NFT ингээд зөвхөн ганцхан удаа гарнаа. Тэгээ энэ NFT-д эзэмшдэг болоод те манай одоо тийм бүтээгдэхүүнээс ингээд 10% ингээд lifetime discount авнаач гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар оруулаад ирж болж байгаа. Тэнгүүд яг нөгөө нэг physical-ийн юу дижиталын хэлбэртэй NFT ч өөрөө тодорхой хэмжээний байлгаатай болчихно. Яагаад тэр хүмүүсүүд юу гэдгийг тэр 10% дискаунтыг авахын тулд тэн дээр ч одоо нөгөө нэг үнэн өөрөө байлгын ингээд өсөж ирэх боломжтой байна. Гэхдээ тийг нөгөө нэг авах хүмүүсийн одоо тийм хүсэл эрмэлзэл байж тэр үнэлгээч өөрөсөж байгаа юм. Тэр хоёрдугаар талаар яг тийм физикал хэлбэртэй холбоотой учраас байгаа. Тэгэнгүүт одоо юу гэдэг те тэрийг ашиглаад одоо би ингээд
Rolex-ийн цаг авах байсан бол магадгүй тэрийг 10% раунд ингээ авах гэдэг юм уу тийм. Тийм бол бас тэр ч өөрөө нэг давхар физикал ингээд юмдаа ашиглах тийм боломжуудыг өгч болж байгаа. Одоо юу гэдэг нь хамгийн наадтай жишээ нь гэх юм бол магадгүй одоо кино театрч гэдэг юм уу тийм. Ингээд нэг янз янзын хэлбэрээр ингээд бодит амьдрал дээр тэрийг ингээ ашиглах тэр боломжийг нь одоо ингэж бас гаргаж өгч байгаа. Тэгээд түүнээс гадна ингээд одоо за юу гэдэг нь бас ингээд уран зургийн үед ч гэсэн ингээд зөвхөн ингээд дижитал хэлбэрээр байгаа гэх юм уу гэхэд одоо бол ингээд янз янзын хэлбэр байдаг болсон. Тэнгүү шууд одоо ингээд давхар нэг бүр физикал ингээд гоё уран зургийн тавиад дижитал хэлбэрээр нь бас тавиад тэнгүүтээ та физикал хэлбэрээр ингээд боддоор нь ингээд тухайн зургийг давхар эзэмшнэ тэнгүүтээ дижитал хэлбэрээр нь бас эзэмшнэ. Эсвэл бол аль нэг нь эзэмшээд нөгөөдгийг нь устгах ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ингээд оруулж байгаа. Яг NFT-ийн зүгээр хамгийн гол зүйл нь юу гэдэг тийм цорын ганц гэдэг юм уу тий. Тэрхүү ингээд non fungible гэдэг зүйлээрээ бас илүү нэг value бас авчирч идэг. Гэхдээ тэр нь бол яг ямар хэлбэрээр яаж тухайн зүйлдээ ингэж value авчирч байгаа вэ гэдгээсээ бас хамаараад байгаа. Тэгээд хэн тэрэнд яг ямар хэмжээний тэр үнэлэмжийг өгч чадж байна гэдгээсээ хамаараад ерөөсөө тэр үнэлгээ бол ерөөсөө найдварч онцож болно. Эргээд маш их хэмжээний олон зуун сая долларыг өгч болно. Тэгээд NFT нь өөрөө ашигтай байж болох юм уу гэхээр тийм бол NFT маш их хэмжээний ашигтай байх боломжтой. Гэхдээ тэр нь хамгийн гол нь яг тэр NFT-г олоод тэр NFT-г одоо магадгүй минт хийх буюу хамгийн нэг байж болох бага үнэлгээтэйгээр хөрөнгө оруулах боломжийг өөртөө үүсгэх нь өөрөө гэдэг илүү жоохон хүндрэлтэй болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг зүгээр энгийн жишээнүүдийг ярих юм бол одоо манай фильм дээр байдаг болохоор тийм ширэдэ гарч ирж байгаа NFT-үүд энгийн жишээ гэх юм бол нэг лунаагаар магадгүй авчаад тий 10 лунаагаар зарах гэдэг юм уу. Эсвэл бол нэг $50 авчаад тэрийг $1000 зарах гэдэг юм. Иймэрхүү жишээнүүд бол зөндөө байгаа. Гэхдээ энэ нь өөрөө өөр хоорондоо ерөөсөө харьцан адилгүй. Ерөөсөө тийм харьцангуй яа тэгэхээр одоо ийм би чинь 3 шиг NFT-г зүгээр ингээд идхийлээ гэхэд надад 3 шиг одоо ийм common буюу амар энгийн NFT-г гараад ирэх юм бол магадгүй тийм илүү нэг бага үнэлгээтэй зарагдсан ч гэх юм уу те. Эсвэл бол би магадгүй ранкер хэн авч явах, хадгалж явах, үргэлжлүүлэн хийх үнэлгээг нь бүр сайжруулах гэдэг юм. Бас яригддаг байгаа. Тэгэнгүүт NFT гэхээр зөвхөн одоо юу гэдэг ингээд нэг 1000 шиг 1000 шиг гардаг юм зүйл бол биш. Тэгээд дотроо ямар янз бүрийн хэрэглээгээр гарч байгаа. Түүнээсээ гадна бас нэг юу хийж байгаа байхгүй яа гэдэг NFT бас юм том байгаа даа. Тэгэхээр тоглоомын одоо юу гэдэг зах зээл гэдэг бол бас маш том зах зээл. Тэгэнгүүт энэ тоглоомын зах зээл дээр ч өөрөө одоо энэ крипто руу оронгууд криптон NFT-гээр дамжуулаад энэ тоглоомын одоо давхар ингэж орж ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө одоо юу гэдэг нь мундаг тоглоом хөгжүүлж ялаа гэдэг нь миний тэр тоглоом дээр байгаа юу гэдэг нь тийм магадгүй тийм хэрэгслүүд гэнэ. Тэр хэрэгслүүдийг би NFT болгоод тэнгуүд тэр NFT-г ингэж зарж болж байгаа байхгүй. Яг одоо юу гэдэг нь зүгээр ингийн нэг одоо тоглоомчдын бүснээр бол стил тиймэрхүү юу гэдэг нь концептууд бол байгаа. Гэхдээ юу гэдэг нь NFT-г ингэж ороод ирэх илүү боловсронгуй болчихдог байхгүй. Тэгэнгүүтээ өөр хоорондоо ингэж ерөөсөө чөлөөтэй арилжиж болдог тийм үнэлгээгээ тавьж болдог хин хүнээс үл хамааран ингээд өөр хоорондоо ингээд бүх гүйлгээнүүдээ хийгээд явах боломжтой ч гэдэг юм уу. Тэгээд тийм болохоор бүр илүү байна. Тэгээд энэ тоглоомоор дамжуулаад энэ NFT-нүүд бол угаасаа мэдээж нэг тухайн дээр NFT үнэлгээ бол айгүй том болоо гараад ирж байгаа. Тэгээд тоглоомоос гадна одоо юу гэх юм магадгүй том бас брэндүүд байгаа байхгүй юу гэдэг тийм өөр нэг фэшн талтай гэдэг л одоо том цөөхний брэндүүд, хувцсны брэндүүд шиг юм аа. Одоо энэ спортын брэндүүд хүртэл ингээд NFT-гээр харагдаа гэдэг. Тэрийг хэрхэн яаж одоо нэг үнэлгээг нөхөө эргээгээд тэр авч байгаа улсууд нь тэр яаж тэр үнэлгээг нөхж гэдгээс хамаарал ерөнхийдөө тэр floor price буюу хамгийн одоо нэг хямдхан зарна гэж тавьсан байгаа тэр үнэлгээ тэрнгээрээс хамаардаг. Тэгэхээр одоо нийт тухайн тэр community-ийн тэр NFT-г авчаад тэр одоо юу гэдэг би юу гэдэг нэг $100 доош би NFT-г ерөөсөө зарахгүй 100% түүнээс дээш үнэлгээтэй 50 гэж юу гэдэг тэр floor price нь ерөнхийдөө тогтоод явдаг байгаа л да. Тэгэхээр
ерөнхийдөө тиймэрхүү байгаа. Тэгээд дээрээс нь бас нэг зүйл нь болохоор NFT-ийн одоо эсвэл одоо Metaverse гэдэг одоо маш том хэмжээний зах зээл гарч иж байгаа юм. Тэгээд Metaverse дээр ч өөрөө ингээд ерөнхийдөө virtual хэлбэрээр ингээд тэгээд нөгөө тоглоомын төс чинь давхар орж байгаа. Одоо cryptocurrency чинь өөрөө ингээд Metaverse гэдэг нэг том зах зээл ингээд project-ууд нөө давхар орж байгаа. Тэгэнгүүт нөгөө тоглоомын төс өөрөө Metaverse ингээд бодоод ингээд явж байгаа. Тэгэнгүүт ерөнхийдөө нэг тийм гурван юм болчихдог байхгүй тийм. NFT тэгээд энэ тоглоом Metaverse гэдэг гурван том зах зээл ерөнхийдөө хоорондоо нийлдээ тэгээд харьцаа хоорондоо ингээд нэг нэгэндээ support болоод үнэлгээгээ сайжруулад төслийнхаа бүр үеийн ингээд цааш нь аваа явж байгаа тийм хэлбэрт орчиж байгаа. Тэгвэл Metaverse гэдэг хэлбэрт орчингууд ерөөсөө ингээд virtual хэлбэрээр ингээд ороод одоо чинь хамгийн энгийн хэлбэрээр ярих юм бол одоо бидний ингээд яриад сууж байгаа бид нар одоо юу гэх юм ингээд яг гэртээ байгаа мөртлөө хэрвээ юу гэх юм бид нар өөрсдөө гэсэн нэг Metaverse байсан бол шууд тэрнлүүгээ ороод одоо тэгэнгүүт за тэр өрөөнд нь ороод ирээд хэдүүлээ ингээд сууж байгаа hangout хийгээд ингүүд хэдийгээр бид гэртээ байгаа ч гэсэн шууд яг нэг газар байгаа юм шиг компьютерээр дамжуулаад ингээд сууцгаараад тэр өөрсдөө гэсэн тэр аватар ашиглаад ингээд YouTube гэдэг ярилц боломжтой байна. Тэгэхээр Metaverse гэдэг зүйл нь хэрэглээ бол амар том тэгээд зах зээлийн ч гэсэн одоо студиуд нэг бороосон бол Citibank Metaverse одоо бид 13 тэрбум доктор зах зээл боломжтой байна. Тэгээд дараагийн 10 жил шиг бас тэгээд ер нь ятдоо тийм зах зээл ч гэсэн ерөнхийдөө нийт Metaverse зах зээл бол маш том болох боломжтой. Тэгээд Олонний төслүүд бас бүгд нөгөө өндөр түвшинд аюу сайн гэдэг тоглоомын төслүүд студиуд ерөнхийдөө криптор аюухаар орж идэг болсон. Тэгээд тоглоомуудыг хийгээд тэгээд давхар нөгөө хамгийн гол нь тэд нар чинь өмнө ингээд нөгөө үндсэн нөгөө financial system дээрээс ингээд арилжааг үлгээг хийдэг байсан бол одоо ингээд криптогоор дамжуулаад тэднэрт одоо илүү их хэмжээний нөгөө ашиг хийх ингээд юу гэх юм боломж болцоод гараад ирж байгаа. Тэгэнгүүтээ цаашлаад тэр нөгөө нэг юу гэмдэ зөвхөн ингээд бүгд нэг тоглоомын кейс болоод мөнгө олох биш эргээгээд нөгөө нэг энэ тоглоомын тоглож байгаа улсууд нь ч гэсэн давхар ирээд мөнгө тоглоод enjoy хийгээ бас давхар мөнгө хийгээд бүр амьдралаа залхуулаад явах хүртэл тийм боломжтой байгаад байгаа. Тэгэхээр ингээд маш олон зүйлүүд ерөнхийдөө болж байгаа. Тэгээд маш олон бас тийм давуу талууд байгаа. Бас хажуугаар нь олон сул талуудж байгаа. Одоо дөнгөжийн гарч ирж байгаа. Тэгэнгүүт нөгөө хэдэн зуугаар хэдэн мянгаар ингээд прожектууд орж ирж байгаа. Тэгэхээр тэр дундаас юу гэх юм магадгүй ингээд найдад ингээд орсон чинь нөгөө төслийн юм байдлаар скам ч юм тийм байх юм бол одоо юу гэх юм мөнгө өнөдөө дөөрөлдөлөө дуусчих гэдэг юм. Эсвэл бол ингээд найдад ингээд орсон чинь тухайн прожектны ерөөсөө нэг сайн магадгүй тэр баг нь хоорондоо хэлэлтэд ингээд алга болох ч гэдэг юм. Ингээд юм юм бол ерөнхийдөө тэр прожект нэг байхгүй болж байгаа. Тэгээд яг тэр артлын бүмгийн аймаг сайн судалах ингээд ямар нэг хэмжээнд хөрөнгө айгүй сайн судалж ирсэн одоо гэхдээ судалгаасаа гадна бас нөгөө сүүлүүд NFT дээр бол бас нөгөө тодорхой хэмжээний нэг юм цаг хугацаа бас зарцуулах болчиход байгаа. Яа тэгэхээр нөгөө white list буюу одоо нөгөө ямар нэгэн одоо юу гүгээр ингэж одоо чинь яг шууд ингээд нөгөө public болоод митингээ зарлагдахад хэрвээ ингээд тухайн төсөл аягүй тийм сайн төсөлүүд ерөөсөө амар гачаал орж ирнэ гацсан эсвэл одоо тэрэн дээр бол маш их өндөр нэг газ фи буюу тэр төлбөр нь бол аягүй өндөр болдог. Яагаад тэгэхээр одоо зарим нэг мөнгөтэйгээр орж ирээд маш их үнэтэйгээр тэр газ фигээ тавиад ингээд төлөөд орчих юм бол бас тэрхэн бүгднийх урдууд нь ороод тэр мөнгөтэйгээ мэдлээд авчихсан ч гэдэг юм уу тий. Тэгэхээр янз янзын асуудал байна. Тэгвэл тэрнээс одоо үл хамааран white list-тэй улсууд бол нөгөө тусгаалan энэс өөрчлөлт ингээд нөгөө wallet болгоно ингээд шууд ингээд авах их юм уу туснаа өгчдөг байхгүй. Тэгэхээр бид нар нь өөрсдөө ороод тодорхой хэмжээний лимиттэй нэг юм хоолыг мэдлэх хэрэгтэй. Тэгэхээр тэн дээр бол тийм газ бар маркетинг рүүгээр ингээд ороод мэдлээд авч боломжтой хамгийн гол нь хэмт бол тодорхой хэмжээний нөгөө нэгтэй
магадгүй үгдгийн шеэрлэх ороод ингээд Discord нь active байх эсвэл Discord нь хамгийн анх ороод нөгөө нэг хамгийн анхны хэдэн гишүүн байсан бол юу гэх юм ингээд тодорхой хэмжээний рол аваад зохион байгуулж байгаа тоглоомын дээр нь оролцоод гэдэг юм уу ямар нэгэн тэмцээн явуултанд нь оролцох юм. Ингээд иймэрхүү айгүй олон юм байна. NFT бол маш бодтой бас бүгдж байна. Тэгээд айгүй олон зүйл байна. Тэгээ одоо хэллээ шүү дээ NFT ерөөхдөө олон хөгжиж байгаа гэдэг. Энээр бас нэг юм асуух зүйл байхгүй. Cryptocurrency-ийн market cap нь дөнгөж сая дахиад 2 $1 billion дэш боллоо тий. Тэгээд дээрэс нь өнгөрсөн жил нийт 2021 оны NFT одоо 17.6 billion dollar одоо NFT зарагдсан байна. Гэтэл одоо equity market бол Apple-ийн market cap нь $3 trillion гэдэг шүү дээ. Тэгэхээр зах зээл бол цаанаа бол нэлээд байгаад байдаг. Гэхдээ яг ингээд нийт хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулаад эхэлж гэнэ үү гэхээр бас надад болохоор жоох нэг тийм certain одоо яг өөрчлөлтөөр одоо тоглоом сонирхдаг одоо fashion сонирхдаг ч юм уу тий. Ерөнхийдөө одоо digital protection сонирхдаг хүмүүс хөрөнгө оруулаад байдаг. Гэтэл яг хөрөнгө оруулах бэлэн хөрөнгөтэй байгаа хүмүүс болохоор айгүй хөшүүн хүмүүс тэрийг бол яг өөрөө мэдж байгаа шүү дээ. Дийлэнх хөрөнгө оруулагчид ихэвчлэн 60 ба түүнээс дээш насны одоо тий одоо $1 сая дээш хөрөнгө оруулалт за $1 бол одоо яг үндэ бол 20-с дээш насны за 30-аас дээш насныхаа хүмүүс $1 те болчиход тах шиг байна те. Үүнээс дээшээгээ яг ингээд $40 сая портфолиотой хүмүүс гингут яг 60-аас дээш насны хүмүүс болчих байгаа байхгүй. Эдгээр NFT ойлгодгүй. За тэгээд яг нөө major одоо investor магадгүй яг банкуд оролцож эхэлж байгаа магадгүй одоо ингээд одоо тийм hedge fund ч юм уу оролцож эхэлж байгаа ч юм уу гэж сонсогддог боловч яг ингээд тэд нар гараа дүржүү гэд хайхаар зүгээр яг fraction of money л ер нь бол эргэлдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр risk хэр байдаг вэ? Үнэхээр ялцчгүй миний бодлоор болохоор айгүйх институтнууд яг үнэхээр нөгөө нэг портфолиогоо risk free хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа тий. Тиймэрхүү хөрөнгө оруулагчид бол ерөнхийдөө NFT-гээс жоохон айгаад ах шиг харагддаг. Айгаад гэдэг нь ерөнхийдөө бол нэгт концептыг ойлгохгүй байгаа. Тэгээд цаашлаад яваад ирэнгүүт cryptocurrency чинь ерөөхдөө drive хийлээ шүү дээ. NFT cryptocurrency за тоглоом гурав бол ерөөхдөө ингээ хооронд найзууд болоод байна гэж өөрөө дүнзээ яг тайлбарлаад ярьлаа л да. Тэгэнгүүт cryptocurrency ч гэсэн ерөөхдөө жоохон сүүлийн үед амар risk off asset гэж аюух ярьдаг яриад байгаа байхгүй юу. Ялцчгүй нөө ямар болтой л лээ тий. Гэтэ яг хуу дийлэнх банк нар одоо сүүлийн үед яг cryptocurrency stable coin-уудад хөрөнгө оруулж эхэлж байна. За тэгээд мэдээж нөгөө нэг өөрсдөө бол мэдж байгаа та нар яг actual одоо тийм crypto trade хийгээд явдаг хүмүүс бол гэхдээ одоо эрсдлийг нь юу нь яг яаж тооцож чинь хөрөнгө оруулъя. За ингээд одоо жишээлбэл амар том портфолиотой хүн за би NFT-д хөрөнгө оруулъя гэдээ гараад ирлээ гэж бодоход тэр хүнд хэр их риск байгаа вэ? Би одоо зүгээр equity market хөрөнгө оруулахад тодорхой хэмжээний рисктэй ч гэсэндээ ингээд background таахгүй юу? Чи цаана бүхэл бүтэн компани ингээд backup хийж штэ. Тэгэнгүүт NFT дээр яг юу backup хийх вэ? Яг гоо эрсдэл бол маш өндөр л дөө. Ер нь тэгээд cryptocurrency дээр ч гэсэн ер нь бол бас нэгэн эрсдэл өндөртэй штэ. Яг хайрцангуй нөгөө ингээд тогтоожж эхэлж байгаа гэх юм уу те. Тэгээд яг NFT-ийн хувьд бол хайрцангуй илүү эрсдэлтэй эрсдэлтэй. За тэгэхээр магадгүй тэгээд NFT market бол ингээд илгээгээд юу гэх юм магадгүй ингээд том ингээд айтемнууд гэж ярьдаг бас тодорхой хэмжээгээр NFT дээр ч гэсэн тиймэрхүү бас аюул байдаг. Аяг хэмжээгээр ингээд нөгөө бага үнэлгээтэй наваад ингээд хугацаанд хавд хийсэн тэгээд өндөр үнэлгээнд дээр ч магадгүй тэд нар ингээд бүүнийгээ зараад тэгвэл одоо тийм дүүний яаж байгаа шиг тухайн багийн дотор нэг асуудал гараад аль нэг фаундер нэг мөнгө төрний асуудал гаргаад ч маш бол ашигласан хөдөлгөөн гараад ингээд ямар нэгэн байдлаар нөгөө NFT-ийн хэлбэрээр би ч тодорхой хөнгө оруулж ирсэн байгаа ч тэнгууд нэг тийм асуудалтай юм уу хөлөөлөд болоод ирэх юм бол магадгүй нөгөө NFT-гээ хоолд хийж байгаа хөнгө оруулагч нар тэрийг ингээд нөгөө хямдхан үнээр зараад ч юм уу мөнгө гаргаж авах процессыг гарч ирэх тийм тохиолдол байдаг л да. Яг гоо тиймэрхүү зүйл багсан ч гэсэн нөгөө үндсэн баргын ингээд тэр тухайн үйл ажиллагааны үйлдвэрлэлд амжилттай явж байгаа үйлч байдаг. Зарим тохиолдолд бол тэр чигээр ингээд бан прожект нөгөө таны NFT чинь байж байгаа ч гэсэн нөгөө гол тэр үнэлгээч өөр байх болчтой тийм. Одгийн floor price-ыг матууны гэдэг тавьсан ч гэсэн энэ ч тэрийг анхахгүй бол тэгээд ерөөсөө
тэм нэг байхгүй болж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь тэр чинь нөгөө нэг орфоэс нэг өндөр багаас үл хамааран яг тэр чинь хэмээг нь авах юмудын тухайн зүйлчний үнэлгээг нь value нь өгөх хүмүүс байж байгаа одоо энэ тухайд цаашаа сайн явах гэсэн үг. Тэгээд тэр нөгөө нэг яг том хөрөнгө оруулалтын сангийн яг мэдээж нөгөө тэр эхлээд жоохон өндөр настай улсууд бол юу гэх юм магадгүй крипто гэдэг зүйл их чинь бүрэн ойлгоод байж хат юу дахиад NFT тэргээд явахд бол төвхтэй. Тэгээд тиймэрхүү улсууд бол магадгүй жоохон төвхтэй санагдах байх л та. Яа гэвэл уул нь бол юу гэх юм нэг ингээд явагдах процесс нь бол нэг тийм ингээд хэцүү шат юу гэх юм тодорхой хэмжээр тэгээд ингээд wallet-ыг нэгээд тэгээд тэр нь лүгээр дээр нь аваад ингээд шилжүүлээд тэгээд ингээд аваад гэхдээ нөгөө нэг яг нөгөө нэг юм сайн төслүүд рүү ч юм уу иймэрхүү жоохон прожектууд руу ороход бол яг л нөгөө тодорхой хэмжээний залуу улсууд ч юм уу эсвэл бол тийм нэг илүү ингэж нэг юмудаа сайн мэддэг ухаж томхдог улсууд бол илүү давуу талтай болж байгаа юм. Яг тэгэхээр бид нар чинь илүү урд мэдээлэл аваад илүү ингээд хайдвасаа гэх тэгэнгүүт нөгөө талаас том хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгө болж байгаа. Тэгэхээр тийм сүүлийн үед бол бас маш хэмжээгээр хөрөнгө хийдэг болсон. Тэгэнгүүт одоо нөгөө тэдний хувьд болохоор илүү нөгөө сеф тоглолт хэрэгтэй. Яа тэгэхээр тэдний юм шинэ гарч ирсэн ч юм уу магадгүй сайн явах, магадгүй муу явах юм төслүүд рүү хөрөнгө оруулалтууд хийхгүй яа тэгэхээр тийм илүү эрсдэлтэй ч гэдэг юм уу те бид нар ч ингээд тодорхой нэг өөрсдөө гэсэн бас нэг юм системтэй бас нэг юм эрсдэлтэй юм бол бид нар хөнгөө ярихгүй. Гэхдээ бид нар бол одоо юу гэдэг нь яг бүгд биш юм аа гэдэг бол эхнээсээ ингээд хөрөнгө оруулалтуудыг хийгээд эхэлсэн. Тэнгүүтээ одоо юу гэдэг нь blue chip гэж ярьдаг л та нэг тэргүүлэхийн одоо аль хэдийн ингээд олон танигдсан баг нь одоо ингээд нийлж гэдэг юм уу те үйл ажиллагаа ингээд амжилттай явж байгаа одоо road map буюу одоо энэ дараагийн хүмүүс ингээд төлөвлөсөн. Иймэрхүү одоо юунуудаа одоо тэр төслүүдийг ерөнхийдөө судалж агаад тэгээд одоо тэр rank map бүх юм ингээд судалж байгаа. За бид нар ингээд дийшээ хөрөнгө оруулаа гэдэг одоо том худалдаа авалтуудыг бол хийдгэлтэй юм сая доллараас дээш ч юм уу те одоо бүр олон сая долларын одоо юу гэдэг үнэлэлт тиймэрхүү зарим нэг NFT хүртэл ингээд 100,000 доллар үнэлэлт NFT-үүд ингээд аваад тэрийг ерөнхийдөө ингээд миний бодлоор бол илүү урт хугацаанд ингэж нөгөө хоолтыг сонирхолтой байх шиг байна. Тэгээд тиймэрхүү хөрөнгө оруулалтууд бол ерөнхийдөө ороод ихэлсэн. Тэгээд яг зөв яг нөгөө мөнгөтэй хүмүүсийн үед ярих юм бол яг нөгөө үндсэн нөгөө зах зээл дээр байдаг тиймэрхүү хөрөнгөтэй улсууд бол магадгүй тэдний яагаад ч хөрөнгө оруулалтаа хийхийг хүсэхгүй байх таа. Тэгэхээр энэ бүгдийг нөгөө дэлгэрэнгүй сайн ойлгодог. Тэгээд тодорхой хэмжээнд ингээд ашиглаж сурдаг ингээд ингэж юу гэдгийг зөв хөрөнгө оруулалт хийхээс үшүүл ямар нэгэн ойлголтгүй ингээд байж байгаа. Ийшээ та ингээд $5,000, $10,000, $100,000 хөрөнгө оруулалт хийгээч ингээд ирээдүйд ингээд өсөх магадлалтай ч гэдэг юм уу. Ингээд ярих юм бол үгүй би тэрний хооронд юу гэдэг магадгүй нөгөө апшэр ч юм уу ингээд аваад энэ хувьцаагаа аваад ингээд байж ирсэн. Одоо дэлгүүсэвч гэдэг юм уу. Гэх одоо зүйлүүд бол мэдээж зөндөө байхаа. Тэр нь бол яагаад гэдгийг NFT ч биш зөвхөн одоо юу гэдгийг биткойныг хүртэл стейл ингэж нэг хүлээн зөвшөөрдөггүй биткойн хөрөнгө оруулахыг хүсдэггүй хүмүүс бол зөндөө байгаа шүү дээ. Биткойнсаа гадна стейл нэг ингэж эргэлздэгтэй одоо юу гэдгийг энэ бол магадгүй ингээд тийм бас сейф биш ямар нэгэн одоо юу гэдгийг байдлаар ингээд үнэлгээний хурдан богино хугацаанд сарлах боломжтой ч гэдэг юм уу ингээд олон зүйлүүд л байгаа л да. Гэхдээ тэр донд бол нөгөө түүний өөрчилж байгаа одоо нийт ингээд криптогийн зах зээл бол одоо нэг дөнгөж нэг 2 тэрбум бол явж байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө тэрийг ингээд харах юм бол урт хугацаанд бол маш их одоо юу гэдгийг өшөө нэг өсөх бас боломж бас байгаа байхгүй. Тэгээд яг хөө зүгээр давуу тал нь сул тал нь юм бэ гэдэг мэдээж нэг тодорхой хэмжээнд эрсдэлтэй дээрээс нь regulation яг тодорхой бүхэн зүйлүүд дээр хийдэг байгаа. Яагаад гэвэл хийх жоохон төвөгтэй. Тэгээд regulation бол буюу tax гэдэг NFT зүйл ч гэсэн жоохон бас жоохон эргэлзээтэй. Яг хөө зарим нэг цөөхий дуус бол бүр tax free болох юм аа. Гэхдээ юу гэх юм ингээд ихэнх улсууд бол тодорхой хэмжээгээр regulation хийгээд still ингээд нэг figure out хийх гэж явж байгаа. Тэр яг тэр бол мэдээж хоёр дахь том хүчин зүйлүүдийн бас нэг тэгээд гих мэтлийн юм
эрсдэлтэй талуудад байгаа. Тэгээд нөгөө талаас гэх юм бол яг бас талууд ч гэсэн олон зүйлүүд л юм байна. Тэгээд бас ерөнхийдөө бол үнэлтэй market cap-ийн хувьд бол айгүй бага. Учираас яг цаашаа мэдээж нөгөө нэг өргөжих боломж бий те. Анх биткойн гарч ирэл дөнгөж $70 болж ахт хүмүүс ингээд freak out хийжсэн. Тэгээд тэрний дараа болохоор $2,000 хүрлээ 2017 онд миний санахаар $2,000-3,000 хүрэхэд хүмүүс бас айгүй freak out хийжсэн. Тэгээд чи одоо юу вэ? Ер нь бол $30,000-аас бол доошоо буухгүй нэ те. Харахад бол за хамгийн багтаа $31,000 болсон. Миний мэдхээр 2022 онд те. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө бол доошоо буухгүй шинжтэй харагдчихэв. Үүнтэй адилхан ерөнхийдөө яг ингээд нөх хүмүүс сонирхоод цаг хугацаа өнгөрөх тусам магадгүй 10 жил, магадгүй 15 жил те тодорхой хугацаанд энэ хүү одоо тоглоом metaverse төр хөгжөхөөр market cap бол өсөж өргөж нь бол магадгүй тодорхой бах. Яа тэгэхээр одоо нөгөө шинэ одоо generation-ууд чинь мэдээж айгүй тийм нөгөө тоглоом их тоглодог ч юм уу те. Ерөнхийдөө бид нар бол айгүй digital-тэй бол айгүй attached бүр ингээд digital ертөнцгөө бол амьдарч чадахгүй болж эхэлж байна. Тэгэхээр бас яг эргэлжлүүлээд өсгөн дал тодорхой байх. Гэтэ яг одоогийн байдлаар одоо нийт одоо өөрөө чи ярьснаар бол би хувьдаа одоо ингээд NFT хөрөнгө оруулалт ингээд бодонгууд надад зүгээр хобби маягаар л нэг өөрийнхөө одоо дуртай тий яг өөрөө хэлгээр магадгүй нэг цөнгөний ч юм уу магадгүй нэг брендний нэг тийм NFT-г худалдаж авах нь гэхээс шиг хөрөнгө оруулалт хэлбэрээр хөрөнгө оруулалт гэхээр надад бол айгүй төвхтэй санагдаж байгаа байхгүй юу. Бид нар жишээлбэл одоо ингээд equity market одоо commodity юу гэдэг тиймэрхүү юм болохоор бид нар чинь нэг заавал нэг тийм амар яг тодорхой хэмжээний тухайн трейд хийж авах бүтээгдэхүүнийг бол мэдгэл ёстой л да. Гэтэ бүр яг ингээд өөр чийлгээр ингээд заавал white list-д ороод одоо дараа нь болохоор магадгүй одоо нэг эртэлтэд нэх мөнгө төлөөд ч юм уу. Тэгээд дээрэс нь цаашаага илүү гоё NFT авахын тулд одоо амар active group одоо Discord group байх шаардлагатай гэх мэтлэнгээр тиймэрхүү юмнууд нь болохоор надад айгүй ажиллагаатай сонсогдоод байгаа байхгүй юу. Дээрэс нь нэлээд эрсдэл өндөртэй. Тэгэнгүүтээ хэр их returnтэй ах вэ? Одоо яг NFT би худалдаж аваад хөрөнгө оруулаад ийм их цаг зав зарцуулж байгаа юм чинь. Одоо дээрэс нь маш их эрсдэлж байгаа юм чинь нэлээд өндөр returnтэй байдаг юм болов гэсэн би одоо тийм expectation хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ яг өндөр return байгаа л да. Одоо чинь яг тэр нэг white list-д авч чадах юм бол тэр return нь бол улам тусч байгаа. Тэгээд яг тэрэндээ орж чаддгүй market нэг хоёр дахь зах зээл дээр ингээд гараад тодорхой хэмжээ долларын одоо юу гэдгийг анх гарснаас болоод юу гэдгийг бидээ тодорхой хэмжээний хугацааны дараа чинь нэг тухайн project нь ямар нэгэн байдлаар нэг тийм мэдээллүүдээ бас нэг жоохон surprise manager бас release хийх байхгүй. Тэгээд ингээд явангууд бол яах юм бэ? Үйлчлэгээнүүд одоо зөндөө өсөлтөд явдаг. Одоо жишээ нь сүүлд гэхэд нэг Moonbirds гэдэг нэг юм дээр ихтэрийн дээр гарсан байна. Project байгаа байхгүй. Тэгээд тэрийг болоод юу гэдэг бид одоо бас ингээд ер нь бол нэг edited center гэдэг ингээд нэг дуун яахшангаас хаачсан дайрах болчихсон. Тэнгүүд meet хийдэг price нь заах өдөр нэг whitelist гэдэг зүйлд ингээд ороод те ороод ингээд авдаг гэд 2.5 төгрөг ингээд гэж байгаа. Тэгмээ 2.5 төгрөг чинь та нэг төгрөг томжоо 3,000 галаа гэд юу гэнтэй нэг 10,000 баг ингээд болчихж байгаа. Тэнгүүд тэрнээс хойш одоо юу гэдэг минт хийгдснээс хойш энэ ч одоо нэг стресс нэг 3-4 хонсон байгаа. Тэгэхээр аль хэдийн хамгийн доотлын үнэлгээ нь 20 төгрөг ингээд болцсон байх жишээ нь. Тэгэхээр анх нэг авсан үнэлгээнээс бол аль хэдийн 10 номертой буюу те аль хэдийн 16 төгрөгийн ашигтай. Магадгүй энэ ингээд өсөх бас боломжтой байгаа хгүй. За яг бүр хоёр дахь зах зээл дээр юм бол анх бол 10 төгрөгээр ингээд ганц нэг харагдчихсан. Тэгэхээр стил юу гэх юм те 4 он дотор ингээд 2 номлох буюу тэгээд 10 төгрөг ингээд profit хийх боломжтой байгаа. Гэхдээ энэ нь бол мэдээж ингээд бүх нэг прожектын дээр тийм байх гэсэн үг биш. Нэг эргээд нэг баг хамтуулсан тэр тухайн төслийн юу шийдэх гэдэг байгаа, ямар хэрэглэг оруулах гэдэг гэдгийг бүгд зүйлээс нь бидээс шалтгаалдаг байгаа. Тэгэхээр яг эсрэгээр нэг магадгүй 2.5 төр ингээл амар хүмүүс хүлээлттэй бизнесээр ингэ байжсэн чинь ямар нэгэн байдлаар тэр прожект ингээл доошоо анх нэг хийсэн үнэлээсээ бас доошоо унаад ороод ирэх өнгөдөх бас тийм тохиолдол байгаа л да. Тэгэхээр яг зүгээр яг зөвийн тэгтэйг судлаад ингээд
орч чадах юм бол өртөр нь бол маш өндөр. Одоо юу гэмдэ жишээ нь би ингээл өнөөдөр би ерөнхийдөө Apple-ийн хувьцаагч юм ингээл аваад ингээд хувьцаар ингээд мөнгө хийх бол бас төвхтэй шүү дээ. Магадгүй зүгээр юу гэдгийг илүү нэг advanced level ингээд option trading ингээд хийх юм бол мэдгүй илүү ингээд битүүр наах боломжтой. Тэгэнгүүт чинь NFT дээр чинь бол бас яг нэг тийм өөрийн хугацаанд тодорхой өндөр өртөрөнтэй юм байгаад байгаа. Яг зүгээр тэр нөгөө такси удаад яг жоохон яг ямар network дээр яаж яваад байгаагаас шалтгаалаад бас нэг жоохон юутай асуудалтай яг магадгүй зүгээр үгүй яг өөрөө Америкт ингээд зөвхөн сууршилтай яг бүх юм ингээд ийм чиний яг магадгүй тэр MetaMask гэж юм ингээд өөрийнхөө ямар нэг Америк болтой ингэж байх юм бол амын нэлээд татвар төлөх шаардлагатай болохгүй. Хэрвээ зүгээр үгүй юм Монгол тийм валта тийм тэрэгдэл тэрэн дээр зөвхөн дээргэлдүүлээд тэрүүнгээр дамжуулаад Монголоор ингээд гаргадаг ч юм уу. Одоогийн байдлаар бол магадгүй залуучууд бол Монголд залуучууд бол энэ нэг тийм асуудал байхгүй. Тэндээ Монголд нэг яг татвар төлөхний хувьд бол яг яаж зөвхөн одоогоо наарахын шийдээгүй одоогийн сайн мэдхгүй байгаа ч гэдэг юм. Тэгэхээр яг тэр нь бол бас нэг талаас жоохон давуу тал болж байна. Тэгэхээр дээрээс нь Terra network гэж юм байна. Тэгэхээр Terra дээр бол зона нэг одоо тэр station гоотой нэг тэрнлүүгээ тодорхой хэмжээний нэг юу гэдгийг USD юм уу оноо ингэ шилжүүлсэн байх юм бол ерөнхийдөө NFT-нүүдээ нэг тийгээд аваад ингэ ажиллаж явах боломжтой. Тэгээд эргээд тэрийг буцаагаад өөрийнхөө болоод татаж юу гэдгийг Монголд ингэ зүгээр татаж аваад энийг энэ мөнгөс солилцоод ингэ авч байгаа тохиолдолд бол юу гэдгийг амар нэгэн байдлаар нэг тэр гэдэг зүйлээс бол яг одоохондоо бол яг илүү нэг тийм зохицуултууд бол орж ирээгүй байна. Тэр талаас харах юм бол зөндөө төрн байгаа. Гэхдээ university Монгол нь аюул сайн судлах хэрэгтэй. Тэгээд тодорхой хэмжээс цаг хугацаа оруулах хэрэгтэй. Тэгээд бүр тийм сайн зүйлүүдээр бол хугацаанд ингээд хадгалж чадах юм бол одоо тэр юу board API клуб байгаа шүү дээ. Тэрийг бол үзэж магадгүй анх гарч явах нь ингээд аваад тэр чинь бол айгүй нэг их төрмэс доошоо ингээд өсч чинь нэг хийсэн байгаа шүү дээ. Яг хөө нэг төрмээр авсан байлаа гэж боддог. Тэгэхээр чинь одоо ч нөө $100 хийчихэж байгаа байхгүй. Тэгээд яг магадгүй одоо чинь тэн дээр ихэд тухайн үед ингээд 20-30 мартууд болчихсон гэдэг яг. Яг үнэхээр тухайн маркет төслүүдээ сайн авч чадах юм бол NFT-гээр бол өчнөө ингээд мэйлэнд марцсан залуучууд одоо тиймэрхүү асуудал зөндөл байна. Тэгээд би мэдээж аюул сайн судлах. Тэгээд зүгээр нэг ингээд энэ дайжгүй юм шиг энэ гой зурагтай ч юм шиг байна гэж ороод авчдаг бас зүйл биш яа. Тэгэхээр тийм нь бол аюул их хүлээлттэй, эрэлттэй байх хэрэгтэй. Бакаптор сайн байх хэрэгтэй. Багийн ажлууд аюул сайн сайтай байх хэрэгтэй. Бичлэг хүн зөвлөд хэлж орж ирж байна. Баг хамт олныг одоо судалгааг одоо яг уу тухайн одоо project-ийн ажиллаж байгаа хүмүүсийн одоо experience гэх мэтлэнгээр одоо тиймэрхүү background нэлээд шалгана гэсэн үг тийм. Тэгээд яг уу нэг тийм амар зарим тохиолдолд бол нэг тийм амар юу гэх юм бол одоо жишээ нь яг зарим төслүүд байрцуулах юм бол white paper гэдэг амар олон хуудсан гэж баахан гэдэг методологийн ингээд тархилгаа өгсөн бас ингээд байгаад байхгүй. Магадгүй зөвхөн тухайн зэрэг хүн яг ямар дизайнер байсан юу гэсэн тэгэл одоо юу гэх юм энэ багамжлалт төч маш олон хүмүүс байгаа шүү дээ. Тэгмэхдээ нийлдэхтэй ч байдаг хаалттай ч байдаг. Тэгээд үүд магадгүй хаалттай байвал одоо хэцүүтэй. Тэгээд нийлдэхтэй байвал ямар хүмүүс байгаа ямар шиг experienceтэй тэгээд бүгдийг ингээд зэнгөө судлах боломжтой. Тэгээд хамгийн гол нь зөв нөгөө нэг project нь бас нэг юм илүү нэг unique байжж тэгээд илүү нэг өөр асуудлыг шийдэж тэгээд бусдаас арай илүү нэг өөр хэрэглийг үүсгэж гэдэг юм уу тэгж чинь ингээд нөгөө илүү нөгөө үнэлгээ өгчтэй магадгүй нөгөө хүмүүсийн хэлээд байгаа нөгөө former гэж ярьдаг шүү дээ нөгөө former болж чадж байгаа байхгүй юу. Тэгээд одоо NFT дээр бас нэг юм
сонин содонгүй зүйлүүд байдаг. Одоо чинь ингээд би нэг ингээд NFT-ийн төсөл ингээд хийж явлаа гэж бодоход ингээд миний одоо үеийн төсөл амжилттай яваад үргэлжлээ гингүүд би тэр NFT дээр бас үеийн миний NFT-ний тодорхой хэмжээгээр бага тоотой гарсан бол би магадгүй хоёр дахь ингээд дахиад generation гэдэг юм ингээд гаргах боломжтой. Эсвэл бол одоо миний нэг NFT-г авсан усуудтай airdrop хэлбэрээр шууд өнгөө airdrop гэж бодож өнгөө өгч байгаа байхгүй. Тэгээ би өнгөө ингээд одоо нэгтгэхэд ингээд манай баг хамт олон төсөл усуудтай би ингээд энэ NFT-г ингээд өгч байна. Гэхдээ тэр NFT-наас зүгээр нэг ингээд зураг өгчих биш үү? Нэг дижитал файл биш зүгээр. Тэн дээр тэр хэрэглээгийн ямар нэгэн байдлаар дагаа ингээд холбож өгч гэдэг юм. Ингээд явах юм бол энэ нөгөө NFT ч өөрөө ингээд эргээд баг юм том прожект болоо явж болдгийм аа гэдэг нэг энэ World Aviation Club-ийн баг хамт олон харуулжлаа. Одоо яг ихний ээлжинд бид нар бол хамгийн анх ингээд нөгөө мент хийгээд тэр нь жоохон фейлж исэн юм байна. Яг 3000 одоо үгийн хүмүүс ингээд тэр мент хийсэн гэсэн чинь жоохон алдаа мартагаа. Тэнгүү тэрийг болоод дахиад ингээд ментлэхдээ тэрэн дээр нь авч чадсан усуд бол одоо үгийн одоо ингээд амар том одоо миллионерүүд болсон байгаа байхгүй. Тэгээд бид нар чинь нөгөө нэг ингээд нэг прожектнаас амар мөнгө хийчихэнгүүт нөгөө том хөрөнгө оруулалтуудыг ингээд олноор нь ингээд аваад удаан хугацаанд ингээд нөгөө нэг авч гэдэг юм. Тэгээд одоо чинь World Aviation Club дээр бол яг бол нэгдүгээрт одоо ингээд тэр дотор ингээд амар тийм нөгөө нэг том тийм private тийм community үүсэж байгаа. Тэнгүүд тэр одоо чинь яг тэр World Aviation Club-ийг эзэмшдэг байснараа арай нэг өөр левелтэй илүү одоо тийм бүр ингээд суперстаруудын хүртэл хэмжээнд ингээд шууд ингээд юу ачиж байгаа байхгүй hangout хийх боломжтой магадгүй нэг юм private event-үүд ч юм уу тэгээ хоолдруудын дунд за тийм ч нэг юм event хийлээ шүү гэл бид ингээд NFT-г үүдүүлэл verify хийгээд одоо орох ч гэдэг юм тэнгүүд магадгүй тийм ч нэг догч гэдэг юм хийж үгүй ингээд том олон танилцуулууд ингээд хамт hangout хийх гэдэг юм уу эргээд ингээд тэдний өөрсдөө давхар ингээд нэг тийм брендинг болох ч гэдэг юм байгаа. Тэнгүүд үргэлжлүүлээд тэр NFT төслөө ингээд цааш надад илүү нэг бүр хэрэгцээг нэгсгэн тул одоо чинь нэг World Aviation Club чинь сайт хэлдэг шиг ингээд тэдний хувьд бол нөгөө өөрсдөө салбарсан нэг мотод club гэдэг өшөөс нэг ганц хоёр project үүдэг. Тэнгүүд юу л болчих жоо одоо энэ өөрсдөө гэсэн coin top ч юм уу coin top болгонгуудаа тэгээд өөрсдийнх нь NFT-г хоолт гэдэг усууд шууд airdrop хийж байгаа байхгүй. Тэнгүүд маш хэмжээний бас airdrop гэсэн. Тэгээд тэр нь ингээд airdrop хийгээд одоо тийм тэр coin ингээд одоо ганц гэдэг том ингээд exchange үүдээр ингээд list мэст хийдэг ингээд явчихсан. Тэнгүүд цаашлаад бид нар өөрсдөө гэсэн тоглоомтой болно гэж хэлчихэж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг юм жижигхэн төсөлч өөрөө ингээд сайн явж чадах юм бол цаашдаа ингээд бүр ингээд бодож ингээд том төсөл болж чадах юм бол харуулж чадж байгаа юм л да. Эдний ард байгаа баг хамт олон студиуд бол тэнгүүтээ тоглоомын төсөлтэй болно. Тэнгүүтээ үргэлжлээд одоо нэг metaverse гэдэг юмтай болно. Тэнгүүт чинь л одоо тэр metaverse дээр одоо юу гэдэг юм те зөвхөн энэ World Aviation Club одоо эдний хамт олон хийсэн тэр гаргасан NFT-нүүдийг эзэмшдэг хүмүүстэрхэн тэр metaverse орох боломжтой ч гэдэг юм. Ингээд яв тэнгүүтээ NFT дээр болон энэ юун дээр metaverse дээр бас байдаг бас нэг зүйл нь бол одоо юу яагаад байгаа юм одоо land sale гэж байдаг болчиход байна. Тэр нь бол ерөнхийдөө одоо энэ нөгөө хийсвэр ертөнцийн энэ газрыг ингээ шууд тодорхой хэмжээгээр хүнлээд хөтлөж аваад байна. Тэгэхээр яг хөө тэр ландных нь одоо даваад нэг юм бэ гэхээр бас өөрөө бас олон даваадлыг үүсгэж болж байгаа юм л да. Магадгүй ингээ бид тэр ингээ тодорхой хэмжээний газрыг бодлоод авчих юм бол би тэн дээр юу гэдэг юм пари хийх ч гэдэг юм магадгүй ингээ янз бүрийн үйл ажиллагаа хийх боломжтой болчих жоо. Нэг ёсондоо тэр газар ингээ минийх болчих жоо би тэр газар дээр магадгүй нэг сурталчилгаагаа хийх ч юм уу эсвэл пари хийх ч гэдэг юм уу whatever тэр зүйлийг ингээ хийх боломжтой. Тэгснээрээ тэр metaverse тэр бусад найзуудтайгаа хамт ч юм уу ингээ өөр зүйлүүдийг хийх боломжтой. Нэг ёсондоо тэр тийм virtual ертөнцид нэг kind of real estate багийн тийм investment болчихдог байхгүй. Тэнгүүд энэ дээр бас нэг том нөгөө нэг хүмүүс одоо тэр ялангуяа нөгөө нэг тагуулын байгууллагууд бол бас аюул хэмжээний тэр ландыг худалдаж авч байгаа. Тэгээд яг нөгөө metaverse нь үнэхээр л одоо юу гэх юм аа 10 жилийн давсан том зах зээлтэй болчих юм бол тэн дээр байгаа одоо энэ blue chip төслүүдийн
газар гэдэг юм чи өөрөө хийгээд маш том үнэлгээтэй бас болох боломжтой байхгүй дээ. Юу гэдэг юм аа 5 жилийн дараа 10 жилийн дараа өнөөдөр 10,000 100,000 авч ирсэн хөрөнгө оруулалт өөрөө дахиад эдж нугарах бас тийм боломжтой гэдэг зүйл дээр ингэж тийм үнэлж хөрөнгө оруулалт бас хийх гэдэг. Тэгэнгүүт ингээд айгүй олон тийм бас хэрэглээ зүйлүүдийг гаргаж байгаа. Тэгэл бас нэг энгийн зүйлүүд яг utility гэдэг юм дээр бол бас нэг өөр сонь бас юм төвшөлт зүйлүүд гарч ирээд байгаа. Тэгвэл одоо play to earn гэдэг одоо тоглоом дээр ингээд байгаа тийм шүү дээ. Тоглоод та ингээд мөнгө олоод гэж байгаа шиг одоо чинь юу одоо NFT-ийн дээр сүлд нэг салонон дээр гэдэг нэг step гэдэг нэг project тэнгууд тэдгээр болохоор юу гэж байгаа move to earn гэдэг концептыг бодоод тасч байгаа. Тэгэхээр ерөөсөө та ингээд хөдөлж ингэж гүйж харьснараа ингээд болохоор тэгээд ингээ яаж яхад өөрөөсөө ийм ботлын NFT хийчихэж байгаа. Тэгээд NFT-гээ бас нэг жоохон unique хэлбэр хийж байгаа. Хооронд нь ингээд нөгөө нэг breed буюу одоо ингээд одоо юу гэх юм бэ хэлтүүлэх юм нийлүүлэх юм уу те. Тэгээд нийлүүлээд илүү нэг сайн ингээд үзүүлэлттэй болгоод тэгэнгүүтээ тэрийгээ дургутлаад өдөрт ингээд нэг удаа ингээд гүйх хэрэгтэй ч гэдэг юм. Тэгэнгүүт тэр одоо NFT-гээ ингээд шууд ашиглангуудаа ингээд тодорхой хэмжээнд заасан хугацаанд 5 минут ч юм уу 10 минут ч юм уу гүйх вэ нөө алхах вэ нөө тэрийг ингээд уцаараа дамжуулаад аппликейшнаараа дамжуулаад яг ингээд хийснээрээ тодорхой хэмжээгээр тэр нөгөө тэр NFT-гээ дамжуулаад тэр банк төслийнхаа койныг нь олгох чинь тэнгуүдээ тэр олсон юугаараа ингээд эргэлгээд ингээд яхаа бол юу гэх юм аа өдөрт ингээд $25 олж байгаа тийм тохиолдол байгаа хгүй. Тэнгуүд чинь юу гэх юм аа тэр яг тэр NFT нь бол одоо бол донжаар нэг юу гэдэг нь $1,200 бас байсан зүйл харахад тэр тэрийг авчаад тэрийг магадгүй 2-3 сарын дотор ингээд зүгээр ингэж гүйж одоо яг тийм нэг байлаа тасгал ингэж хийжсэн эргийг тэр хөнгө оруулалтаа ингээд буцаад олчих бас тийм боломж юм өгчөж байгаа байхгүй. Тэгээ эргийг магадгүй таны авсан NFT чинь дараа нь илүү үнэтэй болох ч юм уу те. Тэр нэг давхар юм бас энэ өртөрнүүдийг хийх юм бас боломжийг өгчөж байгаа. Тэгээ тоглоомод дамжуулаад NFT metaverse-ээр дамжуулаад тийм lens гэх мэтлээ ингээд олон хэлбэрээр одоо тийм хөрөнгө оруулалт хийх тодорхой хэмжээгээр шиг болох тийм юмнууд байна. Боломжууд. Сэргэлтэй мэдээлэл өөр чинь нэг амар учиргүй одоо NFT-ийн талаар яг хөрөнгө оруулаад за одоо эхлэе гэхээр яг project хаанаас яг уу за эсвэл нэг хоёр дахь зах зээл яриад байгаа шүү. Тийм хоёр дахь зах зээлээс нь бол яг яаж NFT-гээ ер нь олох уу гэдэг нь асуудал тулгарч байгаа юм л да. Наад шиг одоо ингээд ерөөсөө эхлэегүй хөрөнгө оруулалт хий гэсэн бодолтой байгаад боловч нь одоо эрслээс наад байгаа хүмүүстэй магадгүй ингээд сонирхоод алжаалж үзэх ч юм уу те магадгүй хоёр дахь зах зээлээс нь худалдаж авч үзэх ч юм уу. Тэгэж болно гэвэл одоо яг ямар вебсайтаараа орж үзэх үү эсвэл ер нь яг яаж эхлэх үү? Ер нь би бол зүгээр ихний чинь юу л яг нэг бүрэн гээд сайн бас тодорхой хэмжээний ойлголтгүй байгаа үед бол илүү сайн жоохон эдлгээл жоохон сайжруулах хэрэгтэй. Тэгээд одоо нэг сүүлийн үед бол яг YouTube дээр илүү нэг сайн гоё тайлбарладаг гэж бүр байдаг юм channel-ууд аяг их болчлоо л доо. Тэгээд энэ дээр бол хэд хэдэн NFT-ийн тийм channel-ууд байгаа. Зүгээр YouTube-ээр ингээд search хийнгүүт гараад ирэн тэнгүүтээ тэр дундаас нэг юм магадгүй олон software-тай ч юм уу илүү нэг ойлгомжтой ярьж байгаа тэр channel-уудыг дагаад тэгээд ингээд баг-багаас мэдээллүүдийг авч болж байгаа. Тэнгүүтээ тэндээс зарим тохиолдолд бас ч нэг тийм тухайн зүйлүүдийг арай ингээд нөгөө тайлбар нэг төсөл надад ийм учраас ингэж таалагдлаа. Энэ төсөлтийн энэ юм даваа талтай юм сул талтай юм байна. Компьютер интернет репутейшн тодорхой хэмжээнд бас ингээд танилцуулаад өгдөг л тоо. Тэгээд магадгүй тэднэр нь бас өөрсдөө ингээд нөгөө давхар төлбөртэй тийм өөрсдөө гэсэн нэг сувгч чаналуудтай байдаг. Тэгээд энэ дээр магадгүй нөгөө бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл харах одоо юу гэх юм эсвэл одоо ингээд яг ямар NFT авах мэдэхгүй бол одоо чинь ингээ манай премиум Discord-д бол яах вэ те одоо ингээ шинжээчнэр нь бүгдээр ингээд
яриад нэг бичиж явж байгаа тийм ингээд NFT төлөвлөлтөөр за ингээд тэр network-төр энэ зүйл ингээд үдэн тэгүн санаа дээр гарах юм байна. Тэгээд энэ ер нь бол энэ өөдөөтэй энэ дайгуудс байна. Тэгээд энэ бол ингэж оролцсон байна. Их мэтлээ одоо мэдээллүүдийн төлөвлөлт өгч гэдэг юм үү. Тэгэхээр нөгөө ямар нэгэн байдлаар тийм source-ууд хэрэгтэй болж бас таарж байгаа байхгүй. Тэгэхгүй бол нөгөө яг энэ амар олон зам одоо нэг мянган студиэс ингээд яг өөрөө олоочод нөгөө мөнгө ин гэдэг бол айгүй өрсөлдөлтэй. Тэгэхээр үнэхээр нөгөө нэг тийм гой санагдал мундаг юм шиг санагдал ингээд ордог гэнгүүт юу тийм тэр хөнгө оролт чинь илүү жоохон риск өндөртэй болчих юм шүү. Тэгэхээр нөгөө нэг жоохон илүү сайн судлаад тэгээд ингээд нөгөө илүү сорстой болоод ингээд тэгээд тэр яг вебсайтын хувьд бол зөндөө вебсайтууд бас байгаа. Тэрийг бас давхар зүгээр Google-д явуулж ирэхэд бараг тэр nft.go.io гэдэг юм уу жишээ нь одоо нэг бүх үзүүлэлтүүд нь ерөнхийдөө бийждэг. Тэгээд OpenSea дээр хүртэл тодорхой нэг үзүүлэлтүүд бас байгаа. Тэгээд бүр ингээд цаашлах юм бол энэ NFT дээр бүр ингээд нөгөө дэлгэрэнгүй тэр үзүүлэлт нөгөө шинжилгээг хийдэг тийм бүр вебсайт байдаг юм лээ. Тэгээд тэр нь бол одоо юу гэдэг төлбөртэй ч гэдэг юм те. Ер нь бол бас тодорхой хэмжээнд гэхдээ төлбөртэй юм болгох нь бол сайн гэсэн үг биш үү. Зүгээр яг зарим нэг энэ хэрэгтэй төлбөртэй зүйлүүд бол яг тодорхой хэмжээнд давхад хэрэгтэй юм шиг байна. Тэгээд яг одоо чинь тэр NFT go. Тэр бол бас бүр тэгээд гол одоо жишээ нь яг одоо юу гэдэг 24 цагийн дотор хамгийн их нөгөө гэрэлт ихтэй байгаа NFT-ийн юу вэ? Одоо юу гэдэг нийт market cap-ын дээр өссөн бай. Тэнгүүтээ одоо юу гэдэг айлс одоо зах зээл дээр байгаа вэ? Нийт одоо нөгөө floor price буюу хамгийн доотлын шат үнэ хэдтэй байгаа вэ? Хэдэн хувиар өссөн бэ? Тэ? Чинээр гарч ирсэн төслүүд нь юу вэ гэх юм чинь нөгөө энэ бүх юм чинь ингээд айгүй ингээд хийгээд ингээд ага тавьд өгчдөг. Болцоод байна л та. Нэр бас давхар группийн талаар нэг танилцуулбал ороод харахаар яг ойлгохгүй гэсэн үг үт юм бэлээ. Ороод харахаар яг ингээд өрөөнүүд байдаг. Гэхдээ premium өрөөтэй гэж ярьсан шүү дээ. Төлбөр нь хэд тэгээд ер нь ерөнхийдөө ямар одоо нэг service offerлох уу? Яг тэн дээр бол юу нь бол нэг жилийн $500 байх шүү. Тэгээд тэн дээр бол бүгд жилээр тэгээд ороод одоо ингээд яг ингээд мэдээ Discord гэдэг бүхэл юм зүйлүүд байгаа тийм ойлгохгүй байх юм бол асуухгүй байх юм бол одоо TikTok-ийг би ингээд мэдгүй байна яах вэ гэвэл асуудал нэг одоо шууд асуух боломжтой тэнгууд ерөөсөө тэр дотор бол маш олон одоо нэг шинжээчнэр байгаа өөрөөсөө гэсэн арга барилтай нэг fundamental юу тийм шинжилгээ хийдэг усуд тэр дотор байна. NFT-ийн одоо юу гэдгийг ингээд судалгаа хийдэг усуд байна. Тэгээд дээрээс нь бол technical analysis хийдэг усуд байна. Technical analysis дотор ингээд бас жоохон өөрөөр арга барилтай хийдэг усуд байна. Тэнгүүд ингээд бүгдээрээ ингээд өөрөөсөө ерөнхийдөө үзэл бодолтой одоо түн шинжилгээ ингээд танилцуулаад явдаг байгаа. Тэгээд өдөр ерөнхийдөө 7-4 өдөр болгон ингээд юу яадаг одоо шинжээчнэр маань нэгээр ингээд вебинар бас хийдэг байгаа тийм. Тэгээд одоо шинэ саргаа одоо юу вэ эсвэл мэдгүй чадахгүй юу вэ ингээд ерөнхийдөө шууд нэг мемберуудтай ингээд яг цаг тэгээд ерөнхийдөө сандууд ингээд зарим тохиолдолд заах зүйлүүд ингээд шинэ юмнуудаа заагаад тэгээд хоорондоо сайлцсан ярьцад ингээд явдаг байгаа. Тэгээд ер нь бол бас олон зүйлүүд байна дөө. Тэгээд яг нэг анхан шатны орсууд ч бас байгаа. Тэгээд ер нь бол хайрцангуй гэхдээ юм жоохон дундаас дээш төвчний асуудал биш магадгүй. Гэхдээ тэгсэн ч гэсэн ингээд мэдгүй чадахгүй зүйлүүд байх юм бол өөрөөсөө ингээд юмнээс асууад байх юм бол ингээд хоорондоо юу яагаад байх боломжтой. Тэгээд дээрээс нь одоо юу гэдэг бас нэг юм гоё нэг тийм community бас үүсэж байна. Одоо юу яг нөө чиний асуулж байгаа асуудал нь хоорондоо ингээд ялцч юм. Одоо бүх юм нээлттэй одоо зарим тохиолдолд technical analysis хийдэг зарим нэг одоо юу гэдэг шинжээч нар ч юм уу эсвэл junior одоо
Дөнгөж нөгөө нэгдэж орж иж байгаа шинжээчнэр ч юм уу тийм бодлууд маань бол ерөөсөө Discord дээр ингээл voice filter ч юм уу screen share хийгээд тодорхой хэмжээний ингээд нөгөө нэг active хийгээд ингээд нээлттэй явж иж л да. Тэгээд бүхэл үеч гэсэн ингээд бид нар хоорондоо ингээд одоо ярилцаад хамтдаа тийм NFT дээр минт хийж байгаа бол өнөөрөө ингээд орж ирээд за ингээд нөгөө юу гэдэг минт хийх гэл ингээд зэрэг минт хийж үздэг. Тэгээд яг хаа зарим тохиолдолд бол сорт болоод хийгээл хоёр дахь зацлаас наах уу яах уу эсвэл бол яг нэг хүлээлттэй байсан прожект маань их тийм сайн явахгүй ч юм уу бас нэг тийм тохиолдолд байгаа. Тэгээд за иймэрхүү байна яах уу энийг өөр нь ороод ирэхгүй аваад ирэхгүй ч гэх юм те. Одоо юу гэх нөгөө яг ингээд нөгөө Telegram дээр бол нэлээд ингээд өөр нэг хайптай ингээд яваад байгаа. Гэхдээ Secret Network гэх бас нэг Total Network байгаа privacy дээр өөрчлөлт тэгвэл тэдний NFT-ийн бол өөрсдийнхөө үндсэн систем рүү шийдлээс шалтгаалаад жоохон илүү төвөгтэй байдаг л да нөгөө NFT бүтэцүүд нь. Тэгэхээр тэрнээсээ болооч тэр юм уу сервер жоон гатагч гэдэг юм уу дээрээс нь авах төвөгтэйгээс болоод жоохон ирэл жоохон бага байгаад байдаг. Тэгэнгүүт тэрний NFT-үүд бол нэг жоохон зарим нь гайгүй ингээд сайн аваад уусан зарим нь болоод байдаг юм. Солдоод болохгүй ингээд 1-2 хоног болж ирснээр солдоод болох чинь тиймэрхүү ингээд зүйлүүд бол бас байдаг байхгүй. Тэгэхээр тэр болгоныг бас ингээд хоорондоо ярилцсан ингээд яг офн зүйл байна. Яг бид нарын хувьд айг бодох тэгээд бүрэн болтойгоор ерөөсөө асууж авсан зүйлд нэг үеийн туслах тэгээд нэг ингээд туслах дээрээс нь мэдчих чаддаг бүхний дээрээс нь тулсан мэдсэн зүйлээ бид өнөөдөр шууд нээлттэй ингэж бууц. Тийм зорилготой одоо. Манай гişүүдээ сургуулиудаас сонирхолтой асуух асуултууд байвал микрэ онгоолгоод асуугаад явж болно шүү. Бас нэг сүүлд Forex-ийн сургалт явуулж байгаа шигсэн тийм Монголд нэг салбар дээр тэр талаар бас ярил. Танах одоо ерөнхийдөө миний ойлгож байгаагаар ерөнхийдөө крипто гэдэг нэртэй оловч криптоос одоо халаад бараг бүх зах зээлд ерөнхийдөө аюу оролцдог хөрөнгө оруулалт хийдэг хүмүүсээр аюу хөтөөрсөн харагдаж байна. Яг зөвөр юу яагаад байгаа одоо яг юу тийм криптогийн тэр премиум Discord дээр болоод нэг тийм хөтөө бүх шинжээчний бас байгаа. Тэнгүүд түүнээсээ ингээд цаашлаад одоо бас давхар нэг бас бизнесүүд байгаа даа. Яг үеийн академи гэдэг гарч байгаа. Тэнгүүдээ ингээд нөгөө бүр анхан шатнаас ингээд нөгөө одоо тийм техник таамаг гэдэг юм уу ингээд хийх ингээд өөрөөсөө авалтаас одоо тийм үнэхээр анхан шатнаас ингээд болцох хүмүүс нэг тийм сургалтын бас нэг тустай ерөнхийдөө бизнес болж явж байгаа. Тэгэхээр яг тэрийг бол Facebook манай их Монгол авчаад ирсэн. Тэгээд тэрнтэй холбоотой зүйлийг ингээд давхар ингээд өөр ажиллагаанаас хийгдэж яваад байна л да. Сэлэн тий. Айгу олон хүмүүсийг ер нь тэгэл нэгтгэл ерөнхийдөө Монголд хөрөнгө оруулалт хийх талаар тийм бас нэг яг зүгээр сонирхолтой зүйл нэг гэх юм бол яг зөв дөнгөж ингээл одоо магадгүй жилийн өмнө жил хагасан юм ч юм уу ингээд жил хэдэн сарын өмнө ингээл анх ингээл табаас дээр ярилж яхад бол ерөнхийдөө анхандаа бол бид нар ч бас зөвхөн 2-3 ингээл зөвхөн төвшлэг гэдэг. Тэгээд дээрээс нь ингээл би ингээд ерөнхийдөө клаваас ингээл крипто дээр хоёр хүмүүсийн крипто нэрч танах гонгоос анхаарч хүсэлтгүй нэг тиймэрхүү нэг тодорхой хэмжээний цаг үе бас байлаа шүү. Тэгээ ингээд үргэлжлээд яваад ерөнхийдөө ингээд нөгөө community-гаас нөгөө мондог улсууд ч өөрсдөө ингээд нөгөө ерөнхийдөө гарч ирж байгаа юм. Тэгээд яг тэр үед бидний хувьд бол бид нар өөрсдөө бол үүсгэж юм. Мондгууд нь бол биш зүгээр юм зүйлийг тодорхой хэмжээнд ихлүүлээд хамтдаа ингээд үйл ажиллагаа ингээд аваа яваад хамтдаа суралцаа явж байгаа юм байна. Тэнгүүч чинь манай community-гаас энэ дунд чинь нөгөө нэг ингээд магадгүй өөрөө ингээд судлаа шинжилээд ингээд явдаг байсан хүмүүс чинь ингээд гарч ирээд тэ харилцаад ингээд явангууд ч нөө чаас мондөг юм байна тэ энэ өнгөрийн давуу талтай юм байна. Тийм магадгүй NFT бас мөнгө судалдаг юм. Ингээд эргээгээд нөгөө нэг тэр community ч өөр өргөж явчихж байгаа байхгүй. Тэгээд шинжээчнэр маань ч гэсэн одоо бол гарч ирж байгаа шинэ залуучууд бол айгүй мондөг байгаа шүү. Тэгээд
одоо тийм этерэн дээр гарч иж байгаа юмэтэж гэдэг нь өөрсгөө орлоо шинэ гарч иж байгаа төвчтэй гэдэг юм аа ингээд аюул сайн судалдаг болсон. Тэгээд дэлгэрэнгүй ингээд тэгмүүд тэднес ч өөрсдөө ингээд эргээгээд бүр ингээд сайжаад ингээд өгч явж байгаа. Тэгээд өөр нөгөө нэг тодорхой хэмжээний ясны зах зээлд байсан, бизнестэй байсан тийм улсууд ч бас тодорхой хэмжээгээр ингээд нэгдэж бас гоё орж ирж байгаа зүйл байна л да. Тэгэхээр бас нэг сонирхолтой асуулт гэсэн. Одоо за асуусан. Уутай би бас нэг жоохон ажилтаагаад хайцуул сонсоод явж байгаа. Гэхдээ зүгээр манай одны ярьсан нэг альтернатив хөрөнгө оруулалт гэдэг виски NFT хөрөнгө оруулалтын талаар ярьж ирсэн л та. Тэгээ одоо ингэ зүгээр сонирхолтой төвшин NFT collection гэдэг чинь тааны хувьд маш их олон би ч одоо ингэж өөрөө сонирхож байна. Тэр ярьж байгаа юм бас collection тал руугаа илүү манай Монгол NFT тал руугаа хөгжүүлээд байгаа юм шиг байна тий. Тэрээс яг хөрөнгө оруулалт одоо яг арилжаа мэлжээ талаар бол танаа тусгай хүмүүсийн гарч ирээ явж байна. Тэгээд collection талаар таних гэж Монгол яг хүмүүсээр дураачуулаач гэдэг их зах зээл дээр гарч байгаа давуу талтай хүмүүсийн бүхэн чиглэл ойлгомж томоо гэж бодож байгаа байхгүй. Тэгээд ганцаарч гэж байна. Тэгэхээр таны асуултыг басаад яг нөгөө нэгдэд байгаа нэг NFT төслийн татараас өөрсгөө энд нөгөө нэг юу л яачих шиг болно л доо. Манай одоо 41 сан мэдгүй бах. Ordowell гээд нэг юм нөгөө нэг аппликейшн гэдэг штэ Монгол одоо нэг тийм стартап байдیں۔ Тэд нараас нөгөө NFT багц гээд нөгөө санал болгодог байхгүй юу? Одоо хөрөнгө оруулагчд та. Тэрний яа гэхээр одоо нөгөө яг одоо Ethereum-ийн нэг NFT ч юм уу ерөөхдөө бол одоо нэг юм popular NFT-нүүдийг ерөөхдөө тий Монгол болон Азийн одоо нийлэмжтэй гарч ирсэн нэг тийм стартап байдیں۔ Тэгээд өнгөрсөн удаад манад цочонгоор 2 удаа орж ирээд тэр талаараа юу тайлбарлаад ярьжсэн. Тэгээд NFT багц гэдэг яг нөгөө бас нэг олон төрлийн одоо нөгөө нэг NFT-үүдийг нийлүүлээд бас нэг crypto багц гэж байдаг. Тэр нь болохоор одоо нөгөө Ethereum нийлүүлээ, Solana нийлүүлээ, тодорхой хэмжээний Bitcoin нийлүүлээ. Ер нь бол нэг индекс маягийн тийм юм хийгээд офферлдог байхгүй юу? Тэгээд миний бодлоор одоо Чукагч тэр талаар асуух шиг боллоо. Яг юу байгаа. Бидний хувьд бол одоогийн байдлаар бол нөгөө юу юм бэ? Яг нөгөө тэр чинь нөгөө хөрөнгө оруулалтын гэдэг юм нөгөө санаач гэдэг юм ааш яриа нэг өөртөлтэй юм гэдэг болохоор яг жоохон нөгөө ойлцон талаас зэйдөө нөгөө юу яхаа төвд одоо бас нэг давхар тийм зүйлүүд бол хөөцөлдөж явж байгаа. Тэгээд яг магадгүй тэр зүйл маань ингээд болчихсон бол одоо юу гэдэг те тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтын сайн үүсгэдэг энэ дээр бол дараа нь одоо яаж хөрөнгө оруулалтыг авах вэ? Хамгийн зөв ингээд явах уу гэдэг мэдээлэлүүд нь байх. Одоохондоо бол яг тийм байхгүй байгаа. Гэхдээ зөвхөн яг нөгөө зөвхөн Discord дээр бол юу гэдэг юм. Зөвхөн яг ингээд нөгөө мэдээлэлүүд тараажаад явж байгаа. Тийм нөгөө илүү нөгөө юу гэдэндээ индекс хэлбэрээр орно гэхээр бас жоохон хөвгтөл дөө тэр чинь нөгөө яг ялангуяа нэг их юм уу илүү нөгөө юм Монгол төсөв гоё хэрэгтэй тэгээд ингээд багтаар яг тэгээд юу гэх юм магадгүй хөрөнгө оруулаад тэрийг ингээд юу байна гэдэг бол бас жоохон илүү эрсдэлтэй л байна. Тэрнээсээ илүүтэйгээр юу гэх юм магадгүй зүгээр шууд энэ төсөл одоо юу тийм дээр ирээдүйдээ гэдэг юм маш сайн судалж байгаа орч гэдэг юм яг гэхдээ тиймэрхүү байдлаар байдаг бүр тийм крипто прожектууд төрөл байдаг. Одоо metaverse-ийн юу гэх юм ингээд төслүүд рүү ингээд өөрсдөө хөрөнгө оруулалт хийсэн тэнгүүд технологийн зүгээр тэр coin-ыг хадгалж авснараа тийм одоо хөрөнгө оруулалт хийсэн юм шиг тодорхой хэмжээгээр шийдвэр хүртэх гэдэг юм уу тийм хөө шийдвэрүүд байдаг. Тэгэхээр бидний хувьд бодохондоо тийм байхгүй байгаа. Тэгээд ер нь тэгээд багшлах гэсээ илүү тэгээд баг сүүлийн үед бол энэ яг Discord дээр энэ манай шинжээчнэрийн оруулж байгаа мэдээлэлүүд бол байгаа. Тэгээд яг өөр энгийн жишээ юм бол
зүйлүүд ингээд жоохон актив байгаа зүйлүүд бол яг NFT бас байгаа. Яг харахгүй жоохон илүү хайптай байгаа. Тийм жоохон унттай бас нэг тиймэрхүү үед бол NFT дайггүй байх юм бол бас нэлээд боломжтой яа тэгэхээр юу гэх юм те тухайн нөгөө эдэн шиг гарснаас хамаараад тэр хэрэг үнэлгээнд тогтож байгаас хамаараад ерөнхийдөө өөрийн чинь хөрөнгө оруулалт ингээд явждаг болохоор юу гэдэг нийт нөгөө нэг зах зээл тодорхой хэмжээгээр хэмжээ нөхцөл гэдэг бол нөлөө тарьсан гэж нэг жоохон тодорхой хэмжээгээр байх тохиолдол байдаг. Тэгээд одоо юу гэмдэ чинь ингээд ер нь бол ингээд анхнаас нь ингээд мэдээлэл өгч байгаа. Ингээд за энэ project ингээд юм хийх гэж байгаа юм дайч байна. Ийм хатсан байна. Биш ороо ингээд за ингээд Discord руу нөрөд ингээд ерөнхийдөө бүр бүгдэлэнгүй юм өгч байгаа. Тэнгүүд чинь одоо юу гэдэг юм та ингээд member байлаа гэдэг нь зүгээр л баг ингээд гүйцэтгэх бүх мэдээлэл ингээд үзээд тэгээд нэг хурдан акшн зүгээр ингээд авчих юм бол ингээд юу гэдэг нь whitelist-ийг бас ингээд зүйлүүдийг баг заагаад өгч байгаа байхгүй. Тэгээд тэгснээрээ юу гэдэг нь ингээд NFT-г аваад тэг хөрөнгө оруулалт ингээд тодорхой хэмжээний ашиг аваад тэр юм бол үлдээ ашигтай юм явцгааж байгаа хүмүүс тэгээд яг хавьтай нөгөө өөрсдийнхөө онцлог хасаад тэгээд тэр чинь нөгөө нэг ингээд зөвхөн одоо нэг чиглэлийг барьсан биш болчихдог байхгүй. Тэрнгээр илүү одоо тийм даалгавар зөвхөн ингээд бид нар ингээд техникээс анализ заадаг гэх ингээд суучих юм бол юу гэх юм аа зөвхөн техникээр анализ хийдэг зөвхөн ингээд арилжаа суучих юм уу. Тэгэхээр өнгөч эргээд крипто ч өөрөө хүн болгонд өөр өөртөө онцлогтой байдаг. Магадгүй та ингээд илүү ингээд урт хугацаанд хөрөнгө оруулагч байж болох байхгүй. Богино хугацаанд ингээд арилжаа хийхээр юу ч амжилт үзүүлдэггүй ч юм те. Яг ингээд нөгөө өсгөөр нь аваал тэгэл унахаар нь зарчээд байдаг ч юм уу нэг тийм зөвхөн бол юу гэдэг юм ингээд арилжаа хийгээл бүтээл болгоч гэдэг юм уу нэг сэтгэлийн талаас бэлэн биш гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд байж болно. Тэнгүүд чинь магадгүй техникээс анализыг авалтж үзээд тэгвэл хажуугаар нь бас давхар ингээд NFT тэг үндсэн суурь шинжилгээч гэдэг юм уу нэмэлт мэдээлэлүүд гэдэг юм ингээд байгаа. Тэнгүүдээ ингээд цаашлаад крипто дээр чинь нөгөө өөрийнхөө авсан хөрөнгө оруулалтыг илүү нөгөө ашигладаг байхын тулд ингээд farming хийх ч гэдэг юм уу staking хийх ч гэдэг юм уу тэг давхар ингээд passive income хийх юм зүйл зөндөө байдаг байхгүй. Тэгээд тийм шинэ гарч иж байгаа гэдэг. Тэнгүүд тэр болгоны чинь ингээд нөгөө яг үүндээ ганцаараа ингээд суугаад ингээд сурна ингээд бол аюу хэцүү байдаг байхгүй. Аюу хугацаа алддаг, цаг алддаг, дээрээс нь мөнгө бороо юм тэгээд ингээд алдах ч юм уу тийм хөдөл зөндөө байдаг. Тийм болохоор яг ингээд нөгөө аль хэдийн тэрвэстэй бүтэц чинь тодорхой хэмжээгээр ингээд даваад гараа явуулсан тодорхой хэмжээний алдаа мөнгө хийцэн бүтэц чинь тийм энэ дээр ингээд шүү энэ дээр ингээд шүү наа чи юм шүү тодорхой хэмжээний ингээд зааж чиглэл явуулж байгаа илүү нэг цаг хорчсон. Тэгээд ер нь бол айгуул олон зүйлүүд ороод байгаа л да. Яг үгүй нэг гадаадын тиймэрхүү юмнуудыг хараад байхад бол одоо юу гэх юм те зөвхөн ингээд нэг техникэл юу хийдэг мөртөө айгуул хэмжээний мөнгө ингээд чарждаг зүйл хүртэл яг ажил хийдэг ангууд ч юм бол бас нэг олон зүйлийг ингэж нэг дор өгч чадж байгаа бас даваа тал юм бол гэж бодож байгаа л да. Тэгтээ яг өнөөдөр тодорхой хэмжээгээр төгөлтэй зүйлүүд бол бас байдаг байгаа. Тэгтээ бид нар бол нээлттэй те юу нь болж болохгүй цаанд зүйлт юу байна гэдэг одоо айлгуулж сайжруулаад одоо тогтоож ажиллах гэж хичээж байна. За баярлалаа. Би одоо үргэлжлүүлэх асуугаад явах байгаа. Шийдвэрээ явуулах ажилтдаг. Тэгээд манай гişүүд түрүү нэг ордоод асуулаад асууж ирсэн шүү дээ. Би тэгээд сая нөгөө ордоо wealth management-ийн NFT-ийн одоо return нь сая 3 сарын return нь 8%, 8.1% гэнэтэй ямар ч тач нэг 8.5% өгөөжтэй байсан байна л да. Тэгэхээр би гişүүд тийм зөвхөн NFT-ийн return нь тэгэхээр бас манай гişүүд сая нөгөө нэг асуугаад гэсэн юм болохоор юу байгаа х та одоо бид нар хэрвээ өөрснөө NFT-г өөрснөө ингээд аваад өөрснөө ингээд зараадах юм бол мэдээж юу 8 байтха бараг 80 дахин за 80 бай гэхэд ямар ч тач нэг 3 дахин илүү ашигтай байх гэж бараг харьцуулж хэлэх юм бол бараг тийм те тэгээд миний хувьд болохоор би бас
одоо премиум байдлаараа бүр амар баярлдаг. Айгүй их юм сурж байгаа. Сүүлийн үед би бүр өөр баг мэдээлэл оруулж чадахгүй. NFT-г айгүй их сонирхож өөр баг судлаад байгаа. Яагаад вэ гэхээр нэг шинэ гарч байгаа салбар учраас одоо бид нар ингээ ялангуяа нөгөө нэг сток ингээл арилтдаг опшн арилсан мэдж ингээ хийдэг үнд таараа ингээ сууж ирсэнээс нөгөө нэг ингээ шинэ гарч байгаа дэлхийн нийтээр яг зэрэг хөл нийлүүлж байгаа юмд ингээд илүү орхон болоос илүү дээр юм уу тэгэж маркет гэп бага юм чинь гэж бодоод ингээд бас сонирхоо судлаа явж байгаа. Тэгэхээр манай гишүүдээс NFT сонирхож байгаа эсвэл амартай чинь крипто сонирхдаг хүмүүс байвал бас премиум крипто бочгийн премиум бас нэг дээрээ гэж үзье. Би бас юу гишүүдээс ч гэсэндээ маш их сурч байгаа. Бүр өглөө босоод ирэхэд л ингээл 24 цаг учраас тэгэл ингээл өглөө босоод ирэхэд баах мэдээлэл бөмбөгдсөн байж идэг. Тэгээд би насаа сурталцаад аюу хүчрхэд гүр болж байгаа. Зүгээр нэг би одоо ингээл анзаарч байхад зүгээр нэг ингээл айлрт ч юм уу те зүгээр нэг техникэл анализ өгсөн чинь одоо зарим нь яг зэрэг орно. Зарим нь одоо те тэр чартаа хараад мэдж байгаа хүн бол миний ачаар авах таргет нь юм. Тэгээд тэр таргет хүртэл улаанлагаар ногоонлагаар ингээл хүний сэтгэл зүйч янз бүр прижил сэтгэл зүйн одоо тогтворгүй хүн бол одоо улаанлаган дээр нөө энэ унаад ихтэй алдаглаа чинь айлэр төгсөн хүн бол нөгөө таргетнда ачааваа гаргах шиг. Тэгэхээр яг айлэрт биш мэдээлэл авдаг групп болол нэр үнэхээр хамгийн хүчрэг групп болол Лефтопожийн премиум гэж хэлсэн. Тэгээд манай гишүүдээс нэгнээс юуны талаар нэгтгэн талаар биднэрт мэдээлэл өгсөн тусгадаа маш их баярлалаа. Би бас одоо нөгөө NFT ингээд мэдлэхэд ингэсэн чинь одоо нөгөө нэг яг яаж NFT-г олох сте байдгийг ингээд айгүй олон NFT-нүүд ингээд гарч ийн л та. Тэгээд тэрийг бас яг юуг нь харах юм, хэр хайптай байгаа нь тэр мөрийг яаж харах юм гэдгийг бас тодорхой хэмжээний мэдээлэл авлаа. Би тэгээд хэрвээ сүлд нь яг гişүүдэд зарим нь бас нөгөө нэг бүр анхан шатны те NFT гэж юу юм ямар сайтаас хардыг гэдгийг мэдэхгүй бол би яг дараа нь гişүүд бас скрин шеэрлээд бас харуулж болохгаа. Тэгээд их баярлалаа тулгаа. Зүгээр юу танарын нэг юм асуултаа Монгол нэг тийм гарч байгаа юм уу тийм хамтаж ирсэн үү ඒක бас контекст татгаа яа тийм манай нэг урдны чинь супер орж ирсэн шүү дээ тийм багваа багт ирээд тэгээд энэ Монголд контекст гормоор контекст гэдэг юм майдаа ямар ч юм ийм яасан юм яг тийм нэг талаар тийм нэрийн үсгийн горолтой яа. Яг үнэндээ бол бид нэр л яг тэр үг баг яг миний хувьд бол тэрийг судалж үзээгүй. Гэхдээ яг тодорхой хэмжээгээр бас нэг ашигтай хийж байгаа юудын трейдүүд ч юм уу тийм хөрөнгө оруулалтууд бол яг тодорхой хэмжээгээр ажиллаж байгаа. Тэгээд сүүлд бол одоо юудын тэр нэг World Aviation Club-аас яг нөгөө юугаа яхаас нөгөө coin airdrop хийхээс нөгөө баг өнөөдөр нийлээд эд шилбэрээр гээд нөгөө нэг аваад ингээд юу яаж байгаа эргүүлээс тодорхой юм ингээд тэгээд харж байгаа гэдэг нэг тиймэрхүү нэг юм бүрхэн гоё шийдлийг бас гаргасан байсан. Яг тэрийг бол би зүгээр яг харж байсан. Хараад айгүй гоё сэтгэсэн байна, гоё юм хийсэн байна. Тэгээд тэр нь бол айгүй сонирхолтой бас харагдчихсан нэг тийм байна. Даавал хэлбэр өнөр нэлээд оролцоод ингээд эргээд нөгөө ашигтай зарангуудад буцаад ингээд ойлооч гэх юм. Тиймэрхүү яг нөгөө шийдлүүд бол босоод нөгөө зарим нөгөө NFT төслүүдээр байдаг л яа. Тэгэхээр нөгөө яг ингээд нөгөө хэмжээний мөнгөөр зарагдаад тэнгүүд тэнцэнээс нэг өөрсдийнх нь treasury буюу нөгөө нэг тийм өөрсдийнх нь санг үүсгэжтэй байхгүй. Тэнгүүд тэр санг үүсгээд фандер прожектыг авч явдаг улсууд нэгээр бас мундаг хүмүүс мундаг танилцсан юм уу байх юм бол бусад прожектуудтайгаа нийлээд хамтраад тэнцэнээс өөрсдөө тэр нөгөө хөрөнгө оруулалтаа хийгээд тэр нөгөө өөрсдийн гэсэн тэр сангаа тодорхой хэмжээгээр өсгөөд тэнгүүд тэр сангаасаа одоо юу гэдгийг сар болгоно тодорхой хэмжээгээр нөгөө хаалгар буюу тэр NFT хаалгаруудтай ингээд гişүүдтэй нөгөө нэг тэр ашигасаа тодорхой хэмжээгээр нордол хэлбэрээр тарах тиймэрхүү сонин гоё хэлбэрүүд байдаг л та. Тэгээд өдөр тутам нөгөө нэг
хийгдсэн гүйлгэн бас их нийт волюмнээс их байх юм бол тэнцэнээс бас тодорхой хэмжээний нуудлын ашиг ингээд аваад хуваагаад өгч гэдэг юм уу. Гэх мэтлэн ингээд бас гой тийм юунууд аргууд бол бас байгаа. Тэгээд Монгол юуны хувьд бол яг үүндээ тийм сайн судалгаагүй юм. Тэгээд тэрнгөө нөгөө айгүй их том зах зээл байгаа болохоор яг тэр нөгөө тийм дээр л илүү их суурилж үзгээд байна. Гэхдээ ер нь бол нөгөө Монголд байдаг усууд намайг зөвхөн айгүй их нөгөө хөрөнгө оруулалтуудыг бас хийсэн байт юм л бас мөрсөг зөндөө асуугаад байдаг. Тэгээд одоохондоо бол энэ үед бол яг сайн судалж харж амжаагүй л байна. Тийм болохоор яг ийм юм байна. Миний одоо өнцгөөс яг анзаарсан зүйлс нь Гөрөөчийн нөгөө Монгол NFT-ийн зөв бие зочны яриагаар би яг өөрөө судлаагүй. Гэхдээ тэр зочны тайлбарлахдаа гол нь ингээд нэг зарж ингээд ашиг орлоо одоо бид нар шиг ингээд арилжаа хийхээс илүү хэрэглээ талны илүү хөгжсөн байт юм шиг санагдсан. Одоо жишээл торгон NFT-г аваад ингээд жилд очиод баг торго дээр очиж дээлмэл хийлгүүл эсхөр нүнгүй байдаг ч юм уу. Тэгээд би бол хийж ойлгосон. Тэгээд нэг гоёгээд бас нэг Монгол брендийн NFT-г аваад тэгээд Солон спамнаас жилд 2 удаа орчдог ч гэнэ. Тэгэхээр миний бодлоор яг тийм арилжаа гэхээс илүү хэрэглэн сонирхолтой санагдсан шүү. Одоо тийм би ингээд сүүлийн үед ингээд бас премиум байгаагийн ачаар ингээд судлаад ингээд сонирхоод үнэхээр бас том зах зээлд учраас илүү их одоо тийм ашиг олох илүү боломжтой. Аваад ингээд гişүүдийг харахаар зарим нь баг ингээд нөгөө бараг л бид нар чи хувьцаан дээр day trade хийгээд байгаа юм шиг л нөгөө шинэ гарч байгаа ингээд NFT-н дээр бараг day trade байгаа. Тэгэл би хараад үнэхээр сонирхолтой байна. Би бүр орой гэж орой эрэл буцалгүй бүр ингээд энэ тэнд ямар л минт энэ одоо гэр мөртэй цуглаад юм шиг. Тэр аюу сонирхолтой байлаа. Энд паспорттой уучлаарай. Албатай нэг юм байдаг. Яг нөгөө ингээд NFT гэдэг зүйл асна. Хүнийг амар бас формор болдог. Одоо ингээд нөгөө яг ингээд нэг минт хийгээл банд нэг digital collection-ыг бас ингээд авах гэдэг collection-ын юу гэдэг яг бас тодорхой хэмжээний гоё зурагтай яг тэгээд энэ дээр тухайн ранкээс шалтгаалж болж гэдэг юм. Аюу формор болдог. Юу гэдэг ингээд нэгийг авчаал снэс магадгүй нөгөө тийм комо юм гараад ирч юм уу дахиад нэг аваад жоохон илүү үзүүлэлт сайтай нэг авчмаар сайн галч гэдэг юм ингээд нэг формоор зарим тохиолдолд нөгөө заавал тийм 4-5-аар нь мэдлэг шаардлагагүй юм дээр ингээд нөгөө тэрнээсээ болоод ингээд нөгөө буруу шийдвэрийг жоохон илүү их мөнгө зарцуулах гэдэг юм уу тиймэрхүү тохиолдолд бас гардаг. Нөгөө талаасаа бас нөгөө энэ ч гоё юм шиг харагдал тэр ч гоё юм шиг харагдал бүгдийг нь очиж мэдлэл одоо миний хувьд ч гэсэн стил 500 төрөлхтэй гэсэн юм бил энэ secret network дээр бас нэг тиймэрхүү алтаануудаас давхар хаваач л байгаа байхгүй зүйл тал тэгээд барыг нэг гараад ирсэн NFT болноос нь тодорхой хэмжээгээр авч явах жишээ нэ тэ яг үед юм аа орто хугацаанд ингээд авах сонирхолтой ч гэдэг юм уу зарим үед бол тийм бүр нэг тийм collection байлгаж бас болж байгаа байхгүй тэгээд ингээд нэг тийм төслүүд тийм надад юу байдаг гэдэг юм бид тэр collection ч бас баггүй үнэхээр чууж болно эсвэл бол тэрхүү зүгээр collection өөрөө таны бас зүгээр satisfies хийдэг байж болно. Тэгээд энэ дээр бас зүгээр нэг зүйлийг миний зүгээр хайх хэлчихээр NFT дээр одоо сүүлийн үед бас нэг юу яадаг болчиход байгаа. Тухайн нөгөө тэр нөгөө нэг NFT-г ашиглаад одоо өөрөө бизнес болгоно юу болгоно тэр блогийн ашиглана, зургийн ашиглана тэр нөгөө бүх лайсенсийнхаа эрхийг бас тодорхой хэмжээгээр өгдөг бас болчиход байгаа тухайн прожектээс шалтгаалаад тэгвэл тэр нас айгүй сонирхолтой одоо юу гэх юм тэр юм гоё зурвалтай гоё гоё тийм зүйл яхаа мөдөө би тэрийг ингээд гоё ингээд тэр шилхэн дотор ингээд гоё ингээд принтертэй ч юм уу тийм гаргаж ирээд ингээд өөрөө хандаж тавьчих болно те эсвэл тэрийг би өөр ингэсэн бизнестэй ашиглаад ингээд явж болно одоо жишээ нь түрүүний хамгийн ингээд шилдэг боор яаж клад дээр нэг NFT-г эзэмшиж байгаа нэг залуу шууд тэн дээр үнэлээд өөрөө тэрийг ашиглаад өөрсдөө ингэсэн тийм нэг фаст фудны ресторан нэчиж байгаа байхгүй юу. Тэгээд доторх нь амар гоё юм одоо юу гэдэг нь дургалттай ангууд юмштэй сайн шийдэлтэй. Тэгэхээр бас нэг иймэрхүү бас нэг тийм байгууллага бас байдаг. Тэгээд тэрийг ингээд ашиглах бизнес болгох юм.
Яг тэгээд манайх нь өөр зурх зүйлтэй нэ. За миний хувьд зөндөө гой юмнууд мэдж авлаа. Тулгаад маш их баярлалаа. Хоёр дахь удаагаас бид нартай мэддэг чаддаг бүх юм хуваалцж чад. Тэгээд манай гişүүд бүсгүүчүүд юм бас байхгүй л тийм болохоор яг одоохон их сүрхий инвестийн явж явдаг. Бас яг хичээл хичээлүүдийн сайн үгч танай өнөхмөр юм байна. Бидний цаашаа энэ хэвээр өөр асуух байхгүй зүйлүүд байна. За баярлалаа. За. Юу ямар юм бэ? Токогоос дахин тусгай тайлбарлуулж байгаа юм байна. Машинери юм гоё юм групп дээрээ яач дараа нь хэдүүлээ зүгээр видеогоор ядаж тэ wallet яаж үүсгдэг. Тэгээд NFT-ийн вебсайт руу нөрөөд анх ямар үнээр гарсан, одоо яг ямар үнэтэй байгаа, зах зээл дээр ямар байна, ер нь ингээд орвол хэд нугарах юм ч гэдэг юм уу. Тэгээд тийм хүмүүстээс харъя. Жохон цаг хугацаа тулгай хэлж байгаагаар NFT дээр орох юм бол амар тийм community хэрэгтэй. Тэгээд тийм үүдтэй судалсан байдаг тийм жохон аюу тийм хурдтай тийм хүмүүс хэрэгтэй. Тэгэхээр ялцчгүй ганцаараа бол судлаад үнэхээр барахгүй мэлээ. Тэгэхээр ялцчгүй хүний тусламж хэрэгтэй. Тэгээд хэвлээ бол яг зүгээр заавал өдөр болгон тий айлч хурц зүгээр яг тийм нэг хөрөнгө оруулалт маягаар харуул заавал ингээд үнэтэй фанд одоо менежмент одоо тийм нэг ордо wealth management гэх ингээд заавал дамжуулах биш. Өөрөө зүгээр NFT авах арга илүү ашигтай тусаад байхгүй надад би дараа нь нөгөө вискиний хөрөнгө оруулалт энтрийг би сонсчод би хувьдаа тийм хувьдаа бодмод нь бараг надад нөгөө нэг coin stake хэлсэн хамаагүй ашигтай надад санагдаж байгаа. Одоо нөгөө stable coin-ыг stake хийчихлээр жилийн 20% өгөөж 100% өчтдөг. Тэгээд дээр нэмээд airdrop-од авчирна. Тэгээд дээр нэмээд нөгөө нэг coin нь өөр өсчдөг. Тэгээд тийм амар их давуу талууд аягүй ихтэй болохтой. Надад энэ яг амар байдаг. Гэхдээ яг нөгөө хөрөнгө оруулж байгаа тиймэрхүү юмыг сонирхож байгаа өөрөө нэг судлах сонирхгүй хүнд бол яаслууд юм бэ? Одоо нэг wealth management мөнгө өгсөн мөнгө амралтаа. Тэгэхээр яг нөгөө нэг энэ NFT mental гэл ингээл яадаг те зүгээр цаанаа нь болохоор mental гэдэг ингээд гэдэг нь хувьцаан дээр IPO-нд оролцож байгаатай л адилхан гэсэн. Тэгээд хувьцааны IPO-гийнх нь яг анх тэр зах зээл дээр листлэгж байгаа тэр үнээр нь авч ийна гэсэн. Одоо жишээл Robinhood-ийн хувьцаа хэдүүлээ Robinhood-ийн хувьцаа анх $38 харж исэн. Тэгэл гарах үедээ өсөөд тэр чинь тэр өдрөө бараг 80 хүрч илүү да нэг маргааш нь ч илүү 80 хүрч исэн тийм. Тэгэл гэний NFT чинь анх гарахтаа бас л одоо нэг 100 болдог ч юм уу тийм 100-аар $50 авдаг ч юм уу. Тэгээд нэг hype-тэй үед ингээ 3 4 5 6-аад нуурчдаг ч юм уу. Тийм NFT одоо ховор байна уу, элбэг байна уу тэр чинь бас хитэн одоо rankтэй тэр ранкээр бас арай гайгүй бүр илүү одоо өсчдөг ч юм уу тийм нэг тиймэрхүү. Тэгээд тийм байлаа. Тэгээд гадны прожектууд бол яг бид нар бол нэг төгтлийн ингэж бас нэг судалгаасаа илүү бас нэг хэр хайптай нэг богино хугацааны мөнгө хийгээд тэгээд нэг олон NFT авчихвал нэгэн талт ичиж гэдэг юм. Тийм санагдаа бас сонирхол бас надад аюу зөөр санагдсан. Тийм.
Юу нь бол одоо хувьцаа бид нар ч юм бол яасан нэрээ нөгөө хувьцаа опшн гэл юм хийж байгаа. Тэгээд баг хамгийн хэцүү юм хийж байгаа юм байлаа. Тэгээд яг NFT-д харьцуулах юм бол NFT нь бол хамаагүй надаа арилжаад ингэ явахад бол гайгүй санагдсан. Гэхдээ би одоос яг тэр шинэ одоо лаунчпадд нь орж чадаагүй л байна. Аюу хурдан дуусчихдээ мэлээ одоо яг нөгөө анхныхаа үнээр 2000 ширхэг юм чинь тэгээд нэг хүн аюу олон одоо wallet гэдэг одоо төрөвч үүсгээд нөгөө төрөвч нэг хүн одоо хэдийгч үүсгэж болно. Тэгээл зарим хүмүүс аюу олыг авчих гэж дороод усаад 30 секунд бүтэн санд нэг лаунчпадд орох гэж анж хүлээж агаад 30 секунд дууссан. Тэгээд хүлээж авах орч чадаагүй. Тийм нэг хэд авчвал бас айгүй хурдан гайгүй мөн хийчихэл юм байлээ. Сонирхолтой шүү ер нь бол айгүй өөрс. Тийм тэгээд олон сайн бодоод яг аль нэг яах юм бэ? Тийм тэрэн од яг энэ крипто project-ийн залуучууд яг судлахгүй бол бид хэд бол удлаас мөн хүүхдтэй хүмүүс бол бас их хэцүү л ах юм байлээ. Ядаж нэг одоо нэг идея тий ядаж нэг тийм санаа авч ээж таш явахгүй бол яг анх эхэлж байгаа юм бол бас чанга. Эдгээр чинь нөгөө айгүй хурдан судалж байгаа байхгүй. Тэгээд өдөр шингөө компьютер дээр сууж байгаа цаг юм шүү. Энэ датач дээр олон зүйлсийг хөтлөж тэр тань тэр одоо тэтгэж байгаа гэдэг баттай зүйлсийг багтах. Тийм монголоор ч эдгээр ч алж штэ айгүй мундаг юм шүү. Монголд байгаа хэдэн очиод бол тэгэл нөгөө крипто project чи одоо офис магастай болсон. Тэр офис дээр нь бол NFT night гэх тийм тэр офис ерөөсөө байнгын сургалттай тэгэл дуртай үедээ одоо гişүүд нь очиж хоорондоо яриа хийн, хоорондоо танилцсан, уулзсан одоо санаа бодлоо солилцсон. Тэгэл янз бүрийн лаунчпадд оролцохдоо одоо бөөнөрөө сууж байгаа тэгж ингэж оролцсон гэл тэгэл зарим нь баг офис дээр ханжаа юм чинь өөрснөө бас нэг хоббитэй ингээл дуртай юм хийж байгаа юм. Айгуу би бас тийм Монгол ажлын тэмдэгт ажиллаж байгаа юм шиг. Тийм одоо буцаа хүрээд ирсэн бахаа. Буцаа хүрээд ирсэн. Тэгээд айгуу сонирхолтой юм байлээ. Би сүүлийн үед ер нь төвтэй сонирхоо нэлээ олон төсөлтрөөл тэгэл орохгүй л хүлээгээ л гэж байна. Одоо нэг 25 нэг шинэ лаунчпад гарна гэсэн тэрийг бас хүлээг. Тэгэл гэж байна. Тэгэхээр гагцаа мэдээлэл авчаад тийм 25 юм тэр ямар мөнгөөр яа хийх хэрэгцээ авч токны авдаг гарна заяа. Энэ манай гишүүн ярьж байна. За тайлбар болчихоо. Юу интернет төрх дээр энэ үтэж байгаа бол юу вэ? Ер нь бол хамгийн үнэтэй минт хийдэг заяа. За ер нь дунджаар бол 0.2 дээр нь ер нь бол дунджиж гэж үзэн минт хийж үзсэн юунаас л газ хий байна. Тийм тэрэн дээр газ өгтөй сүүлийн үед бол газ би хамаагүй буурсан. Сайн нэг шинжилгээгээд ер нь бол тэгсэн. Энэ хөөч авдаг байснаас бол тэгэл тэр нэтворк дээр бол юу вэ? За нэг $150 л байдаг. Ер нь бол янз бүрийн дундч нь бол хамаагүй хямдхан. Тэгээ салон нь болохоор юу дундч нь 2 салон байгаа нь минт хийдэг. Ер нь бол яг дундчууд энэ ярьж байгаа шүү би. Янз бүр тийм. Тиймэрхүү юмудаар л минт хийдэг. Тэгээд одоо юу вэ? 25 гээд тэр төсөл юу хайптай байгаа нь юу хайптай байгаа. Лоо артыг гарах нөгөө Hellhounds гэдэг. Тийм Hellhounds. Тийм тэр нэг Cybertech нэг 24 байгаа шүү дээ. Лоо арт дээр үү? Тийм Cybertech баг шүү. 24-өөс хаад юу гэдэг. Лоо арт руу ер нь бол саяхнаас л ороод гэд манай найз ер нь ордог. Би болохоор ер нь тэр юм дандаа юу гэдэг гэсэн. Зөв. Юу премиум дээр байдгүй кинэ. Кэхан.
Юуны крипто почны премиум дээр байдаг лөө. Гүү би крипто project нэг яддаггүй. Аа, Би нөгөө крипто верстэй ер нь бол жоохон ойролцоо байдаг юм уу? Крипто верс хийхдээ тэгээд ер нь бол дандаа ганцаар өөрөө судалгаа хийдэг гэсэн юм да. Би сая нөгөө нэг юу байсан. Энэ NFT-с өрөөнд нь өөрийнхөө нөгөө ерөнхийдөө бол гарч ирэх төслүүд ихээ юг оруулцаа байгаа. Гэхдээ зарим нь даж оруулсан. Зарим нь шинжилгээгүй байгаа юмуд оруулцаа. Өөрхөн төслүүд яг нэг энэ дундаас ихтэй явах нь хайптай байгаа юм төслүүдийг оруулсан гэх юм уу? Би сая харсан л та Ethereum дээр хэрэг төслүүдийг дагдаг юм тий. Тэг ер нь бол миний голдуу ядаг нь Ethereum. Тэгээ сүүлийн үед бол яг Blue Art руу бас орж байгаа л та. Сүүлийн нөгөө Cats дээр байсан. Авснаа Gravity Cats дээр. Уг манай хоёр найз өгсөн. Би өөрөө нөгөө нэг юу Terra-гийн wallet дээр нэг ашиглаж байгаагүй. Тэгээ нөгөө пассвортаа ихтэй нөгөө нэг тэмдэг илүү гэж алдаад. Тэрнээс болоод цаг алдаад мэдээж таг. Whitelist байгаа гэлтэй. Public дээр авчихна гэж хэлсэн чинь. Зөв. Өөр тэгээд асууж байна. За. Тэгвэл гоё энэ NFT өрүүн дээр энэ мэдээллүүдээс бас хуваалцаад байгаарай за. Яндас. Энэ гоё мэдээллүүдээс хуваалцаад байгаа шиг байлаа. Би бас сонирхох тэгээд мэдээлэл ч юм бол аюу хэрэгтэй болно шүү. NFT дээр юу нь бол ашигтай яг юм бол юу шүү дээ. Хувь хүнээр ашигтай юм бол юу судалгаагаа сайгээд whitelist-д нь орчих юм бол юу нь бол амар л. Яг хайптай төсөл рүү орчих юм бол тэгээд таж ашигтай гарна. Тэгээд тэрнээс цааш ашиг юм бол тэр нөгөө грант гайгуудын дээр таарчих юм бол нэлээ ашигтай. Тийм байл шүү. Харж хахад л хүн амтай бүр rank сая Gravity Cat дээр юу 40-мөчөөр зарагдаад л ш 47 ном юм аа. Шууд гараал цагийн дотор 40% тэгээд л шүү дээ. Даруу марва тэр ингэж л явчих шүү дээ. Тийм, туласан л явд юм. Тийм дээр бист орж байгаагүй одоо сонирхож байна. Тэгээ итерм жоохон өндөр дүнгээр гардаг юм уу? Тийм өндөр дүнгээр гардаг те. Угаасаа итерм ч үнэгүй юм чинь. Зөв. Nice. Байгаа мэдээлэл хуваалцчих шүү. Манай гişүүд асуухан байхгүй л хэдүүлээ ингэж өндөрлөө. Тэн гişүүдээс эртээ сонсон баярлалаа. Тэгээд энэ сайхан мөрцгөө.